За өглөөний мэд юуны сэдв өнөөдрийн сэдв юугаа энэ нэг асч байна уу? Болох юм уу? Байна уу? Тэгээд байна уу? Нийгэм судлалын асуудал гэдэг. Тэгээ явсаар байгаад одоо нийгэм рүү орж ирж байна л да. Багш сургууль, сэтгэл зүй, боловсрал янз бүрийн сэдвүүд ярьсаар байгаад явсаар байгаа Монголын нийгэм рүү одоо яг ингээл гарцаагүй орж ирж байна. Тэрийг одоо тойрж тэрнээс бултаж өөр юм ярих гэж оролдолч одоо хэрэггүй. Яг одоо Монгол руу буухаас өөр арга байхгүй. Гоё юм бол одоо яриад л дуусахгүй. Тэгэхээр чинь дандаа гадны юмнууд байгаа. Бид чинь гадны юм хэрэгэд идэг шүү дээ. Дандаа л гадны сэдвүүд, гадны асуудал зөрчил одоо юу гэдэг гэрлээ унтаач. Ингээд л унтаач. Тэгээд яг явсаар гоод одоо яг нэг Монгол руугаа нэг орж ирэх гээд идэг. Тийм. Тэгээ Монголын одоо код бидний соёлын код яг юу юм. За тэгээд нэгэн л бид нар Монголын нийгэм рүү орох гэж байгаа учраас юуг ярихаас өөр арга байхгүй. Хөдөг ярихаас өөр аргагүй. Тэгээд дэрийг чинь би нэг жилийн өмнөөс 2 жилийн өмнөөс баха Эрдэнтийн гокод ихтгэл тавьчаад лекц уншичаад буцаж явах та. Хөдөнизм гэсэн үг надад яг ойлголт яг надад орж ирсэн байхгүй. Тэр болтол би ерөнхийдөө Монголыг бол ямар нэг байдлаар бас жоохон орчин үеийн ер нь бол бас нэг дажгүй нэг орчин үеиндээ бас нэг ингээд Орос руу ойртчихсан, Оросын юмыг сурсан. За тэгэл дараа нь гадаад руу хичнээнээрээ явж гин, сөргөрөө явж гин, овоогоороо явж гин. Тэг ер нь бас гайгүй байгаа даа гэсэн тийм нэг юутай байсан байхгүй юу. Жоохон найдвартай ч юм уу. Тэгээд Эрдэнтийн гокыг хараад тэгээд тэнд байгаа тэр хэдэн мянган ажилчдыг хараад тэр хүмүүсийн бие авч явж байгаа байдал ерөөсөө тэр том үйлдвэрийн одоо бие авч явж байгаа байдал тэгээд тэрнтэй танилцаад тэгэл ер нь тэгэл Монгол бол тэгэл ерөөсөө би хөдөөнизм гэсэн ойлголтыг л гаргаж ирэхгүй болвол энэ тэнцэл хадаг модог өнтер уйдсан байгаа байхгүй юу бас бүр тэр одоо техникийн асар том чулуу бодлогч тэрэм мэрэм ажиллаад тэнч одоо жинхэнэ инженерийн том одоо одоо юу гэдэг бүтээн босголт тэнд явагдаж байгаа шүү дээ. Тий. Яг ил бидний нүдний өмнө. За уядлага бол газар доор учраас юу ч харагдахгүй байгаа. Юугаа аваад яагаад байгаа. Яг эрдэнчин бол яг инженеринг явагдаж байгаа байхгүй юу. Ингээд 24 цагийн хөдөлмөр. Тэгсэн мөртлөө тэнд нэг л хөдөө байгаа байхгүй юу. Тэгээд энэ хөдөөнизм яваад байгаа юм байна. За тэгэл сүүл рүүгээ сая энэ юуны үеэр нэг сонгуул Монгол бич бас сонгуульч бас 2 ч удаа бас нэр төвшөөд үзсэн шүү дээ. 2008 онд би ч юугаар үзчихсэн. Тэр үед листен дээр нэгд явж исэн. Тий. Эвсэж өрөөд бас жижиг номоод тий. За дараа нь өнгөрсөн жил юунд хаул дүрд үзсэн. Тэгээд энэ нутаг гэдэг нь ямар их чухал юм бэ гэдгийг ойлгосон байхгүй юу. Тий. Яг л ерөөс ингээд дүүргүүд ерөнхийдөө нутгаараа болчихсон. Би чинь бол ерөнхийдөө тэгээд энд дээр ингээд бие даасан иргэд байгаа гэж бодоод байгаа байхгүй юу. Бие даасан иргэд. Иргэн үнд нутаг төрсөн одоо юу ямар ч хамаагүй шүү дээ. Тэгээд би за энэ ч ерөөсөө нутгаараа хүмүүс юм байна. Ингээд нутгизм гэсэн ойлголт руу орж ирж байгаа байхгүй юу. Жилийн өмнөөс би одоо нутгизм сүүл би хизээ хилэн ярьсан багтаа нутгизм гэсэн ярилцлага гэсэн маш. Тэгэхээр юусе бид нар чинь нутгизм яваад байгаа байхгүй юу. Нутгаараа. Тэгээ сонгуул бол ерөөсөө яг нутгизм юм байна. Нутгаараа явт юм байна. Гэдгэрийг орж ирээд тэгээд энэ хот гэдэг ойлголттой би бас танилцах гэж ингээ оролцсон байхгүй юу. Яг энэ хот гэж яг ямар үг яваад байгаа. Хаанхын үг яваад байгаа. Тэгэхээр тэр нэг английн ч байдаг юм уу, city, германуудын штат центр гэдэг болоод үг бол биш байхгүй энэ хот гэдэг бол. Яг л чи хөдөө машинтай явж явах болгон замын хажууд руу тийм үү хот айл гэдэг дандаа шугам заацсан байдаг байхгүй юу. Тэгээ одоо ч хоньны хот энэ гэдэг байхгүй юу. Тэгэхээр одоо Улаанбаатар хот, хоньны хот хоёрт одоо ямар нэг ялгаа байна уу? Одоо ямар хотууд вэ? Гэт ингээд би чи хотоизм руу бас орж иж байгаа байхгүй юу. Энэ Улаанбаатар ч одоо арай хоньны хот биш үсттэй. Тий. Тэгээд ингээд би ч бүр ерөөсөө тэгээд Монголын нийгэм рүү ч орж ирэх гээд
нийгэмд тодорхойлолт өгөх гээд янз бүрээр үтсэн байхгүй. Дараагийн лекцээр бол би Монгол улс руу орох гэдэг байгаа байхгүй. Одоо бид нэг иймэр орчод байна шүү дээ. Одоо энэ улс гэдэг рүү биш бүр сүүлрүү. Тэгээд оны өмнө нэг Монгол улсыг нэг гаргаж ирчихээ. Тэгээд нэг шинэ оныг тэмдэглэх гэдэг шүү дээ. Тэгэд энэ нэг маш чухал хоёр юм л ерөөсөө бидэрт ерөөсөө одоо манай нийгэм гэх юм уу да, юу гэх юм, манай хөдөө гэх юм уу, манай нутгуудад гэх юм уу, манай хотод гэх юм уу. Энэ хоёр ойлголтыг ерөөсөө ялгахгүйгээр л одоо явагдаад байгаа. Одоо янз бүрийн ярьслага одоо юу гэдгийг улс төр юмд. Өөрийн санаа нэг талд нөгөө талд нь жинхэнэ одоо мэдлэг баталгаатай. Тэгээ энэ хоёрын ялгаа ерөөсөө манайч гэдэг байдгүй. Энэ хөө одоо юу яриад байгаа юм бол? Өөрийнхөө санаа, өөрийнхөө сэтгэлдээ яриад байгаа юм уу? Энд тэнд унсан сонссон юм яриад байгаа юм уу? Эсвэл энэ хүн энэ ярьж байгаа энэ хүн өөрөө нэлээд уншчихсан. Тийм нэлээд баталгаатай, нэлээд суурьтай. Бас хүлээмжшүүлэгч хүн одоо яриад байгаа юм уу? Гэвь энэ чинь энэ хоёр ч ямар ч ялгаа байхгүй, хэл хязгаар байхгүй болчихсон. Одоо бид нар мэдраас янз бүрийн одоо зурагт байна уу? Юу гэдгийг уулзалт хийлээ, тэглээ, инглээ, илтгэл тавилаа, одоо лекц уншлаа, мондог одоо тэр инглээ тэрлээ. Тийм том хүн гадаадын ч гэдэг юм уу, дотоодын ч гэдэг юм уу. Ингээл янз бүр яриа л байдаг. Тэгээд тэр хүмүүс нь одоо тэгээд яг одоо өөрийнхөө санааг яриад байгаа юм уу? Үнэхээр суурьтай мэдлэг дээр тулгуурлаж яриад байгаа юм уу? Яг одоо унссан номон дээрээ бид нар тулгуурлаж яриад байгаа юм уу? Хэцүү байгаа байхгүй юу? Энэ хоёрыг бид нар ялгаагүй цагт энэ хүн юу яриад байгаа юм бэ? Явж утгагүй сонсоод. Тэгээд одоо зөндөө тэмдэг таарлаж ирсэн байхгүй юу? Физикийн юунд хүрээлэн энэ төр байх тэгэл окторгон физик гэж орж ирэл тэгэл хэвээр гачин юм ярьчдаг гэсэн. Тэгэл онлайн физик гэтэл. За тэгээ бүр профессор гэж байгаа гачин ярьдаг л тийм. Солиороод. За еврооны яваад орохоор философийн одоо тэгэл Моис Зойс янз бүр гадуурч хэл ихтэй сургуулиудаар явж ялаа. Бас тэгэл яа л тийм. Нэг профессор авгаа юм уу, нэг профессор залуу. Тэгэд одоо чи яг хаана байсан, юу сурсан, ямар номнууд унссан, чи гадаад хэлтэй юм уу, юун дээр тулгуурлаж яриад байгаа байхгүй. Гэхдээ наа түүний хариулчил та энэ гэдэл. Тэгээ нөгөөх нь яг нөгөө нэг тархин дотор байдаг өгнүүдийн тэрлээд тэгэхээр сонсоход гоё явах байхгүй юу. А мэдлэгч нь сонсоход хэвчсэн шүү дээ. Толгой өвдөд. Ядарна шүү дээ. Тэгээд тэр л яваад гэдэг. Тэгээд ерөнхийдөө өөрийн санаа гэдэг бол дандаа дутуу, түүхий. Тий, гүйцэд биш. Гүйцээг шаардлагатай. Тийм байхгүй. Хүний өөрийн хувийн санаа бол. Англиар бол meaning, meaning, opinion, impression янз бүрийн үгнүүд бас ингээд салбарлаа явчихжээ. За тэрлөө ороод яах юм. За тэгэхээр өөрийн санаагаа мэдлэг болгох чухал шүү гэдэг чинь л одоо ерөөсөө л асуудал байхгүй юу? Тэгээд одоо өөрийн санаагаар ингээд явах юм уу? Эсвэл энэ хэлж ярьж байгаагаа мэдлэгтэй авцалт болох юм уу? Энэ л хоёр яваад байгаа байхгүй юу? Бид тэр боловсролын сэдвүүдээр, ээж аавын сэдвүүдээр ч гэсэн, багш нарын сэдвүүдээр ч гэсэн ярьжсэн шүү дээ. Багш нар ээж аавд өөрийнхөө санааг л яриад байна уу? Юм болсон жоохон уншиж мэдчихэд бид нарт яриад байна уу? Эсвэл зүгээр цээжилж гисэн юм яриад байна уу? Эсвэл сонссон энэ тэндээ сонссон юм яриад байгаа юм уу? Энэ ч аюу асуудалтай болчиход байгаа байхгүй юу? Манай одоо нийгэмд. Нийгэм гэж хэлэх юм бол нийгэм гэж нэрлэх хэцүү болчиход байгаа ба. За тэгээд олон тал нөгөө боловсролын сэдвүүдээр ярьсан шүү дээ, тийм. Ер нь бол олон талын мэдлэгтэй байж ижил боловсрол ярина үхээс ш. Ганцхан мэрэгжил бол юу ч ганцхан мэрэгжлийн мэдлэг бол юу ч гэдэг рүү орсон. Мэрэгжил бол зөвхөн нэг л талын мэдлэгээр одоо мэрэгжиж байгаа шүү дээ. Боловсрол бол олон талын мэдлэг. За ингээд заавал асуулт асуух ачаал гарч байгаа байхгүй юу? Би хаанаас мэдэх вэ? Чи хаанаас мэдэх вэ? За эцэст надад хэн мэдлэг өгөх чадвартай вэ? Багш чадах уу? Ээж авч чадах уу? Профессор чадах уу? Сайд одоо юу гэдгийг? Хурлын гишүүн одоо юу гэдгийг? Ерөнхий сайд, яамны сайд юу гэдгийг? Тэд нар мэдлэг өгч чадах чадвартай юу? Гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу? За тэгэл унган англи хэлтэй Америкт байсан, унган
англи хэлтэй хүмүүст манайхаж их туртаа шүү дээ. Гэхдээ унган англи хэлтэй байна уу? Тийм үү? Ишгэн англи хэлтэй байна уу? Хурган англи хэлтэй байна уу? Гэхдээ мэдлэггүй бол яах юм бэ? Тийм. За ийм том асуудал гарч ирж байгаа. Тэгээд одоо ч яаж нэг одоо тэр бүгдийг яаж хүлээж авах юм? Тийм. Гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Одоо нийгэмд одоо бид нар ч бүгдээ нийгэмд одоо ингээд хамтдаа байж байгаа хүмүүс шүү дээ. Өглөө босоод тэгээ янз бүрийн талаалцаар ирээд өдөөс хойш ажилдаа орой ажилдаа юм хүмүүс шүү дээ. За зарим нь өдөршөнд явдаг юм яа. За тэгээд орж ирлээ, над руу ойртлоо, тэр юм чихэн сонсогдлоо, гэр орныхан ярьлаа, инээ тэр хүмүүс ярьлаа, тийм үү? За тэгээд одоо шууд өмнөшгүй яах вэ? Шууд үнэн гэж хүлээж авах уу? Шууд зэрийн цаашгаа хүмүүс яриад давтаад одоо явах уу? Шууд хүлээж авах уу? Ямар ч одоо шүүлтүргүүгээр гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Бөө нэг юм яриад лээ. Тэнгэр мөнгөртөө уулзсан, өнгөрсөн эмээ мөмөө өвөө мөөтөж уулзуулаад ах шиг calling л болоод байгаа шүү дээ. Тий. Calling болоод л мессеж явуулал цаадлаа тий. Бараг дээр тэнгэрээс зөвлөгөө мөглөгөө өгөөч явах шиг тий. Аавд ажгүй юу ч гэх шиг жоохон охин эмээтэйгээ бөгөр уулзаал. Аав нь яаж нархаа ууж гэнэ үү? Гайг болсаа эмээ тий. За шашин гэдэг баг юм ороод ирлээ. Юу мэддэхгүй. Одоо Далай ламын тэр төвдийн шашнаас ахуулаад Далай ламын шашин шүү. Яг жинхэнэ буддизм бас биш юм байлээ. Би бас уншсан. Тий. Тэр чи Важраяна энтергээд Хинаяна, Махаяна өчнөө юм байт юм байлээ. Тий. Яг religion гэхэд аюу хэцүү юм байлээ. Тэр Далай ламын яриад байгаа чи. За тэгэл одоо крistийн шашин нь одоо мөн ч юм биш юм уу? Саентологи ороод ирсэн юм уу? Баптистууд ороод ирсэн юм уу? Канада, Америк энэ чи амар баптистуудтай шүү дээ. Бүр амар радикалны шаттай ш нь хүмүүс ингээд очиод ингээд тэгээ духан дээр нь зохингол газар унаад өнгөрөөд л арилаад л нүрсэлтаа холилдоод бүр хажим болдог ш нь баптистийн сүмд Америкээс сүмүүдэд. Тэгээ нэг пастор гарч ирээл. Амар. Тэгээд одоо ямар шашин манад ингээд ирсэн. Ингээд хойшоо явахад нэг том сүм байдаг. Баруун тишээ явахад нэг том сүм. За аймагуудад төвд бол бүгдээр нь сүм байдаг. Дархан бол амар том сүмтэй ш дээ. Кристи. За одоо тэгэд эдэн одоо жинхэнэ шашин юм. Яг шашин чинь тэгээд одоо ямар үүрэг даалгавартай юм. Хүмүүст англи хэл үнэгүй зааж байгаад аваа явчих гээд байгаа юм хүүхдүүдийг. Тэг. Хөр хүүхдүүдийг тэгэл аваад явчдсан байл шүү дээ. Англи хэл заана гэж аваач бол. Одоо тэгж хохирж исэн зөндөө оюутнууд надад мөс лекц уншиж байгаад байсан. Тэгээд найз нар нь яваад ерөөс ирээгүй. Тэгээд ээж аав нь чиндээ сургалаад олдгоо. Зөв тийм хүүхдүүд зөндөө байт юм л шүү дээ. За тэгэл зурхаа гээл одоо ярьдаг. Тэг одоо манай ээж одоо зурхаач шүү дээ. Тийм зурхаан одоо академик таймд төгсөн ч гэх шиг том байрал идэв. Аймаг нэг юм авахор ингээд хан мандаа үлгдсэн ч гэх шиг. Уул нь 10 жил багш байсан шүү социализм үед. Тэгээ одоо зурхаач. Тэр худлаа л байгаа байхгүй юу? Тэр багш гэдэг нь. За одоо тэр гэр орныхан бол ийм тойроод амар амтд байгаа шүү дээ намайг чи. За түүх гэл яриад байдаг. Хах түүхээ мэддэг хэл. Гэхдээ хин тэр түүхийг мэдээд байгаа. Хаана одоо мэдээгээ түүх мэдээгээ бүгдээрээ гараа явуул. Хаанаас олох юм тэр түүхийг? Мэдгүй. Түүх. Түүхийн ном уншихгүй юу? Гэхдээ хиний номыг унших юм. Тэр ном түүхийн ном бичсэн яах гэж бичсэн? Хиний даалгавраар бичсэн? Хэдэн төгрөгөөр бичсэн? Хэнт зориулж бичсэн? Ямар шалтгаантай тэр түүхийн номыг бичсэн. Бүгд түүхийн ном гэл ингээд биттүү. Одоо энэ юуны дэлгүүрээр орохоор тэр номын дэлгүүрээр орохоор. Яах ч тийм ном бичдэг. Тэгээ одоо түүх бүр ярьсаар байгаад тэр нь үнэн гот бүү мэд ерөөсөө мэдгч аргагүй шалгах бас боломжгүй. Тэр үгч худлаа хийж болно тий. Шалгах боломжгүй учраас. Одоо данцанг мундаг гэвэл тэгэл мундаг. Данцанг муу гэвэл тэгэл муу. Сүүл би одоо та нарт одоо дараагийн лекцэн дээр л үзүүлээ. Аюу их юм бичсэн байсан. Нэг Монголын нэг ахтар физикч мичт команд амар бичсэн. Чингис бүргэд баг Чингис одоо яас ч их мэдвэтэй мундаг хүн байсан. Тийм бичсэн биш шүү дээ зааж. Тэр 800 жилийн өмнө шүү дээ. 500 жилийн өмнө л дэлхийн бөмбөрцөг юм байна гэдгийг баталсан шүү дээ. Тэр чинь 800 жилийн өмнө хүмүүсээ тэгэл мэдээд яасан ч хэрэг юм. За тэгээд домог байна. Домог бол домог ороод байх хэрэгтэй. Домог түүх болж болохгүй. Домог үнэн болж болохгүй.
Домог үлгэр болж болохгүй. Домог домгоор өөр юм байхгүй. Тэр яваад байгаа байхгүй. За хүмүүсийн яриа бол яах вэ? Найз янз бүр юм ярьж ил байдаг, ээж аав ярьж ил байдаг, эхнэр ярьж ил байдаг, хүүхдүүд ярьж ил байдаг. За нөхөр бол тэгээд нэг яриад байдгүй үсттэй ярих юм байна. Тэгтэх юугаач ярих уу? Дугаа байсан дээр. За ингээл одоо яриад байдаг. Яриад байдаг. Юу яриад байгаа мэддэг. Бид асуудаг шин надад хүмүүс чи яг юуны тухай ярьж байна. Тэг койн яриад байгаа мó? Покер яриад байгаа мó? Компьютер тоглоом яриад байгаа мó? Бүгд яриад. Залуучууд малуучууд бол ерөөсөө тэгэл юунд бидний газар ширээд орж яриад. Тэг юу ярьж байгаа хэрэг? Өөрийнхөө нэг үтсэн харснаа ярьдаг юм уу? Өөрийгөө мундаг гэж реклам гэдэг юм уу? Мэдгүй тэгэл рекламдаа хаашаа явсан, ямар гоё юм үтсэн. Тэгэл энэ хараа тэгэл селфинүүдээ үзүүлээд тэгэл шийхэл явдаг л юм шиг байт. За сошиал медиа бол бүр хэцүү. Тэг шууд үнэмших юм. Сошиал медиад шууд үнэмшиж болохгүй шүү дээ. Сошиал медиад нийгэм тавилаа тэгэл үнэмшиж байгаа байхгүй юу? Тийм байл шүү дээ. Чи яаж? Тэгэд ийм асуудал гарчаад байгаа байхгүй. Одоо тэг шууд үнэмшихгүй яах вэ? Эсвэл одоо жоохон бодож хүлээж авах уу? За бодож хүлээж авах үржил философи хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Боловсрол хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тийм. Шинж тооны мэдлэг хэрэгтэй болчиход байгаа байхгүй. За тэгэл онол мол хэрэгтэй болчихно. За тэгэд эдрээс бултаага зүхтаагаад ахаар чи тэгээд одоо тэгэл шууд хүлээж авахаас өөр аргагүй шүү дээ. Боловсрол дургу мөнгөний төлөө диплом авчдаг. 3 жил 4 жил юуч. Тэгээ профессор гэж бас нэг хоосон толгой яг адилхан хоёднаас ямар ч ялгаа байхгүй. Тэ. Тэгэл тэр яваад байгаа байхгүй. За ингээл одоо бид нар нөгөө соёлын код руу л орж байгаа байхгүй. Эцсийд яг бидний одоо яг Монголын бидний ер нь хүний соёлын код гэж яг юу хэлээд байгаа. Тэрүүгээр нь энэ соёл тийм шүү гэж л одоо хандах нь байна шүү дээ. Үнэлэх нь байна шүү дээ. Тий. Эднэр ийм шүү. Тий. Энэ хүмүүс, энэ бүлэг хүмүүс, энэ нутаг, энэ одоо хот, энэ одоо улс, энэ арт түмэн эднэр тэгжээш тэдэртэй харилцах суугаа олно. За ерөнхийдөө хүүхэд наснаас суусан нөгөө миний хэлээд байгаа 3 ухааны хамгийн доотлын 70 ухаанд суусан өөрийн ухаангүй ингээд суучихсан хүүхэд наснаас өрөөч тэргээ ухаараагүй хүний дотор явдаг нууц тэр арт түмний код. Арт түмний код. Африк байна уу, Япон байна уу? Хойд юуны Сибирээс хойшоо Туваа байна уу? Бүгд. Америк байна уу, Канада байна уу? Энтэг байна уу, Хятад байна уу, Австрали байна уу? Бүгдээрээ өөр өөрийн кодтой. Тэр оронд, тэр арт түмний тунд өсөж хүмүүжихтэй тархинд нь ухаанд нь суучихсан. Өөрийн ухаарлаг. За би хэлээд байгаа ш 70 ухааныг 70 ухаансар гэж буруу яриад байгаа шүү гэж. За энэ кодоор хүлээн авна. Энэ кодоор л хийж үлдэнэ. Энэ кодоор л харьцна. Монгол кодтой бол монголоор, хятад кодтой бол хятадаар, Америк кодтой бол америкаар, Франц кодтой бол францаараа, Африк кодтой бол африк кодоор, Пакистан кодтой бол пакистан кодоор, казак кодтой бол казак кодоор. Тэгээд тэрийгээр тэр кодоор бас хийн. Үлдэнэ, шийднэ. За код бол тэдний үнэт зүйл. Тэр соёлын. Ингэл байх. Юу нэг ингэдэг. Хүсэл нь шаардлага нь мэдрэмж нь тэргээрээ л шаардна, тэргээрээ л мэдрэнэ, тэргээрээ л хүснэ. Тэрнийхээ дагуу. Монгол бол монголоор л. За монголчин дотор 40 төрөл байгаа шүү дээ. Хэдэн 20 21 ухсаатан гэдэг шүү дээ.
За угсаат нь ч тусдаа бас нэг кодууд явж байгаа. Дээлнийхээ ингэрээр ялгараад эхэлдэг шүү дээ. Дээлний ингэрэний ялгарлын кодууд. За хоёр кодууд тулгарлаа. За одоо жинхэнэ эргүүд нь. Яг л хүүхэд наснаасаа ингэж л хүлээж авдаг, ингэж л хийдэг, ингэж л мэдчилдэг, ингэж л хариулдаг, ингэж л бие авч явдаг. Тэр явж итэл тийм биш кодтой нөхөртөө тулгарлаа. За одоо яах вэ? За ёстой нөгөө манар нь эргүүтнэ гэдэг чинь болно. Яах вэ? За тэгэл зөрчил. Өөрхөн кодыг тулгана. Бусдын кодыг эсрүүцэн. Нөгөөгийн кодыг хэрвээ мэдчих чадах юм бол ойртох боломжтой. А нөгөөгийн кодыг мэдэхгүй бол тэгэл зөрчилдөөл мунсан тэд нар солонгосууд тийм те. Тэгэл дуусаа. 40 хэдэн сая солонгосыг зөвхөн нэг үгээр хэлж байгаа солонгосууд тийм. Тэгээ болоо. Тэгэл 1.4 тэрбум хятадын тэр олон 100 тэр олон мянган хотуудад хэдэн сая хүн амьдрав. Хожаа нарт тэмдэг дуусаа. За тэр нь ч одоо байг. Монголчууд ерөөсө бүгдээр адилхан. Тэгэл дуусаа. За ингээд зөрчил явагдана. А уул нь энийг ойлгоод энэтэйгээ эвэ болж чадах юм бол тэгэл хинтээ ч ойртож болно. Хинтээ ч найзуулж болно. Тэр Америк нь байна уу, Австрали байна уу, Канада байна уу, Африкийн Замб байна уу, Этиоп байна уу, Бенин байна уу, хамаагүй, Марокко байна уу, Мадагаскар байна уу, Пакистан байна уу, Афганистан байна уу, хамаагүй, Азербайджан байна уу, Киргиз байна уу, хамаагүй, Уйгур байна уу, хамаагүй. Кодыг мэдж байгаа. Тэгээд тэр кодоор харьцал явчих шүү дээ. Асуудалгүй. Тий. Соёлын код гэдэг бол яг хүний талбайд суулгагдсан програмтай гэдэг. Яг тэр програмаар гэдэг байхгүй. Яг програм. Би бол яг хардвер, софтвер. Тэр кодтой тэр програм суулгасан тэр бүх хүмүүс бол бүгдээрээ адилхан. Ерөнхийдөө хэлээгүй тоглоомын дүрмтэй, хандлагатай, бие авч явах, өөрийнхөө ухаарахгүй төрөх гарга нь ерөөс бүгдээрээ адилхан тэр кодынхан. За тэгээд энэ код чинь яадаг вэ? Өдөр тутмын амьдралд нөлөөлдөг байхгүй юу? Өдөр тутмын амьдралд нөлөөлдөг байхгүй юу? Өдөр тутмын амьдрал чинь дандаа кодоор явагдана. Заав айзгаа сурахч гаргаж ирээд ингээд их боломжгүй. Учир нь бидний код чинь заавал одоо тийм үү? Ногоон гэрэл асцсан байхад болоод болгоомжтой гарна шүү. Тий. За Япон бол ногоон гэрэл гарахад зүгээр сүнхгээл гарах гэдэг байгаа шүү дээ. Хөөе байж л гэж байгаа шүү дээ. Танаа кодоор тийм үү? Найдвартай гарнаа. Манайд бас асуудалтай шүү. Тий. Японоо зогсож гэдэг байгаа шүү дээ. Тий. Яг л өдөр тутмын амьдрал нөлөөлнө тэр програмчлж чинь тэр код чинь. Тэр өдөр тутмын амьдралыг яах вэ? За тэгэл хэрхэн бодох, хэрхэн илэрхийлж байгаа бүр тийм мэдээж юм болчихсон. Нэг загварт орцсон юм байхгүй юу? Соёлын код гэдэг чинь. Ямар ч соёлын тухай эргэцүүлж бодох боломжгүй. Америкууд яагаад юм бол? Германууд яагаад юм бол? Японууд яагаад юм бол? Хятад яагаад юм бол? Энэтхэгүүд яагаад юм бол? Бодох боломжгүй. Ерөөсөө тийм. Соёлын код яагаад үүсэж байгааг яг л нөгөө хүүхэд чинь тодорхой нэг орчинд төсөж байгаа. Ямар хүмүүсийн дунд төсөж байна вэ? Ээж аав, эмээ өвөө, хамаатан садан одоо лүдтөө. За зал гараал башин барилга, за хөдөө болоод гараал нөгөө морь, яма хурга шиг. За сумын төв дээр болоод одоо гэлж ялгатав, мотоциклтай тохиол, фортордоо тохиол дадал. Тий. За аймгийн төв дээр бол бүгдээрээ төрийн албаны ажилчид. Аймагч бол ерөөс тийм л юм биш үү? Эсвэл төрийн албаных нь л тэр аймгийн төвд амьдэрдэг байлээ шүү дээ. Тэгээд өрчдөг юм л. Сургуультай, тэгээд банкуудтай, тэгээд төрийн албаны хэдэн зуун хүнтэй. Тэгээд болоо.
бүгдийг асуухгүйгээр анзаарахгүйгээр сурчдаг. Тэр л байхгүй. Хүүхэд наснаас. Тэр орчноос. Тэр соёлоос. Ээжийн хэлтэй адилхан тэр соёл бол маш хурдан итгэн жилийн дотор суучих. Ээжийн хэлийг бид нар 3 наснаас эхлүүлээд өөрөө яриад эхэлж байгаа шүү дээ. Айгүй хурдан сурж байгаа шүү дээ ээжийн хэлийг. Бид нар их хэл гэж буруу хэлээд байгаа болохоос биш. Ээжийн хэл байхгүй юу? За ямар үг зөв гэдгийг мэднэ. Ямар үед ямар үг хэлхийгээ ээжээс орчноос сураад авчихна. Ямар үед би яг зөв гэдгийг эзэж буруу утгахгүй амар. Тэр явж байгаа соёлын код. За тэгэд өөр зөвхтэй миний зөвхтэй соёл хоёр нийлүүлээд дахиад мөргөлдөн. Хоёлоо зөв. Өөр өөрийнхөө соёлд. Тэ. Тэгэл мөргөлдөх болгонд зөрчилд нь эргүүтнэ. Мангартна. Манарна. Тэрээс гадаад явах чинь Монгол хүн бол маш их манарч байгаа шүү дээ. Манараал. Одоо өөр коттой зөрчлөөд идэг. Ясны. Нөгөө тал бас хараад хэлж байгаа шүү Монголыг энэ ямар сони. За ингээд яг соёлын код одоо нэг болох одоо том асуудал гардаг. Гэхдээ энэ бас зөрчилтэй. Ялангуяа Монголын нөхцөлд бол соёлын код маш их хэврэг байдаг. Тийм тодорхойлоход барихад бас их голгомтгай гараас мөлтөрчдөг. Яг гэвэл ах эгч дүүнэр бас зөрөөд идэг. Тийм Монголын. Өөр одоо хятад ч юм уу, энтгэх ч юм уу, араб ч юм уу янз бүрийн соёлууд руу очихоор ерөөд ах эгч дүүнэрийн соёл нэг зөрдөг, код нь зөрдөг. Манайх ер нь зөрөөд идэг. Тэр хүүхдүүдийг янз бүрээр өсгөөд ах шиг ба. Дотроо ерөнхийдөө жоо хагаралтай тийм манайч. Тэр яваадаад идэг. За хамаатнууд, нагцууд, үеэлүүдийн хооронд бас нэг соёл яваад идэг. Цагаан сараар мэдэгддэг. Тийм. Энэ үеэл гэдэг чи одоо манайд маш их байд юм л шүү дээ. Бүгдээрээ үеэл юм л шүү дээ. Тийм. За тэгээд хөршүүд ойр хавийнханд одоо ямар кодоор харьцах вэ? Тэр маш хэцүү. Германд байхад хөршүүдтэй бол яг герман кодоор харьцаад явдаж болоод идэг. Хөрш гэдэг үгээр нах баар гэж байгаа байхгүй юу? За манайд бол хөрш бол аюултай. Энэ мэддэхгүй. Хуучин бидрэг баг багт хөршийн холбоо гэд нийтээр орон сууцаа орцоо цэвэрлдэг, гадаа гараа цас мас цэвэрлдэг, мод цод тарьдаг байсан. Зүгээр л орцныхон хөршүүд. Одоо тэр байхгүй болсон болохоор хэцүү байдаг. За гадагшаа гарахад хот байгаа. Хотын код. Хотын соёлын код. За тэрийг одоо яах вэ? Гэрих үйлчлэхгүй шүү дээ. Хотын годомжинд. Гэрийнхаараа яваад иж болохгүй шүү дээ. Хүмүүс ч одоо тэгэл таагчтайгаа богномддаг 100 подолхонхоо ингэжсэн гизээлцсэн эхлүүрийн ур зогсож идэг шүү дээ. Яг одоо амралтын кемп дээр байж байгаа юм шиг. Тий. За соёлын ялгаанууд бол та нар мэдж байгаа. Бид нар ерөнхийдөө миний орчуулад байгаа романууд бол цаана дандаа соёлын кодыг л харуулах гэдэг байгаа байхгүй юу? Ер нь Солонгосын роман 2 роман байгаа, Японы 2 роман байгаа, Хятадын 2 роман байгаа, эрэгтэй эмэгтэй зохиолч тийм. Тэгээ тэднийг унших юм бол Хятад очиод Хятадын соёлын кодыг ойлгох байхгүй юу? Яг бол ийм шүү гэсэн тийм ном ерөөс сурах гэж хаач байхгүй, боломжгүй байхгүй юу? Япон явахад японочдоо ингэж харцаараа япон хүн ийм гэсэн сурах гэж байх боломжгүй байхгүй юу? Тэгэхээр романуудаар нь уншиж байгаад мэдчихдэг байхгүй юу? Роман дотор чинь тухайн улсын, тухайн ард түмний зохиолч чинь өөрийнхөө онцлогийг аюу гой гаргацдаг байхгүй юу? Гэхдээ магтанд болохгүй шүмжилсэн маягаар. Инээдэмтэй хошин шиг маягаар. Тэр чинь аюуж гоё байхгүй юу? Тэгээ би чи хүмүүс дандаа хэлдэг байхгүй. Япон явлаа чи минь романуудыг чи онгоцон дотор уншчих. Тэгэл Японд асуудал өөр. Солонгос явах гэж юм дотор уншчих, онгоцон дотор уншчих. Хятад явах гэж онгоцон дотор уншчих. Тэгэл амар. Тэгэхгүй очоод пад гэл мөрөлдөж байгаа байхгүй юу? Би ч нөгөө философч хүн учраас философийн сэдвийг маш их сонирхож явдаг. Тэрийг одоо хүмүүст шеэрлж тараах нэг зүнших муу номоор дамжуулж явдаг. Уран зохиолчин философиг гоёор гаргаж ирдэг байхгүй юу? Дөрүүдтэй, тийм үү? Сайн талын дөрүүдтэй, эсрэг талын дөрүүдтэй, амьдралын бүх асуудал роман дотор явагддаг литератур, уран зохиолчин тэргээр их гоё байдаг байхгүй юу? Философчин чинь шууд ингэж хэлэхэд хэцүү байдаг. Уран зохиолчин
аз жаргал гэдэг юу юм бэ? Хайр дурлал гэдэг юу юм бэ? Зүй явдал гэж юу юм бэ? Атаархал гэж юу юм бэ? Сэтгэлийн хөдөлгөөн гэж юу юм бэ? Мэдрэмж гэж юу юм бэ? Хүний хувийн санаа гэж юу юм бэ? Бодол гэж юу юм бэ? Тэр бүгдийг уран зохиолч нь илэрхийлээд байдаг байхгүй. Тэгээд тэнгээс уран зохиолоос хүн маш их юм сурч авдаг. Яг л сүүлийн үед монголчууд чинь Япон их явдаг болчихлоо. Өвд Солонгос их явдаг болчихлоо. За тэр бол одоо бүгдээр явж байгаа шүү. Тэгэхээр бараг гарын авлага маягаар би энэ романуудыг орчуулсан байхгүй. Ер нь энэ арт түмнүүд рүү монголчууд явахдаа онгоцон дотор Япон явахдаа Японы романыг уншиж, Сеул явахдаа Өмнө Солонгосын романыг уншиж, Хятад явахдаа зохиолыг уншиж байгаа. Тэр зохиол дотор Хятадын зохиол дотор хятадуудтай танилцсан баг. Солонгосуудын зохиол дотор солонгосуудтай танилцсан баг. Ямар хүмүүс. Японы номонд Япон хүнтэй танилцсан баг. Тэгээс шууд одоо очиод Япон хүнтэй танилцж чадахгүй шүү дээ. Яг өөртөө таарсан хүнд нэг бол дуртай дургүй нөрнө, нэг бол баярлна, сайн хүнтэй таарчих юм бол тэгэл болоо шүү дээ. Хувийн юм л явж байгаа шүү дээ. Яг ямар арт түмэн юм бэ? Эдний цаана нь эдний амин сүнс нь юу юм? Эдний хүсэл мөрөөдөл нь юу юм? Эдний дуртай юм нь юу юм? Дургүй юм нь юу юм? Хүнтэй яаж харьцдаг? Ямар сэтгэл зүйтэй юм? Тэрийг зохиолоос мэдээд авчдаг. За тэгээд яг соёлуудыг бол хоёр хэсэг хувагаад байдаг юм билээ. Ерөөд бол бие төвлөрсөн, юм бие дээрээ тогтдог соёлууд. Одоо индивидуал гэдэг шүү дээ. Нөгөөх нь бидийг тодорхойлсон бид дээрээ тогтсон соёлууд. За барууны ертөнцөөр очихоор дандаа бие гэдээ явж байгаа шүү дээ. Тий. За хятад энтгэг одоо юу гэдгийг арабын том эртний соёлтой эртний энэ соёлын түүхтэй арт түмнүүд бол дандаа бид дээр явждаг. А сүүлд үүссэн энэ Европ барууны ертөнц бол бие дээр яваад байдаг. А тэгэд бид дээр явж байсан арт түмнүүд бие рүү орох гэж бүтлгүүтдэг. Тэгээ буцдаг. Одоо Солонгос, Япон хоёр бол бид дээр тогтж ирсэн соёлтой байжгаад барууных нэг дуурайж хөөрөөд биетэй соёл руу орохгүй тэгээ бүтлгүүтсэн. Тэгээ одоо Япон, Солонгос хоёр бол одоо бид рүүгээ буцах хэрэгтэй. Тэр бол өстой аюултай. Сүүлийн Европ бол яг Европч залуухан шүү дээ. Америк бол бүр бацаан шүү дээ. За араб юу хоёр бол энтгэг хятад грек бол эртний том одоо соёлууд явж байгаа шүү дээ. За соёлын код ба нийгэм. За одоо ингээд соёлын кодоос одоо яаж нийгэм үүсгэх юм? Тийм. Энэ маш хэцүү. Өнөөдрийн одоо лекцийн гол сэдв шүү нийгэм судлал. Би одоо Монголын нийгмийг судлаад байна шүү дээ. Кодууд руу орох гэж оролдлоо. Кодуудын задлах гэж оролдлоо. Тий. За одоо тэгээ яаж нийгэм рүү одоо орох юм? Соёлын кодууд хоорондоо яаж хүлээн зөвшөөрөөд тэгээд нийгэм болох юм? Баруун аймаг гэхгүй тий. Говийн аймагуд гэхгүйгээр яаж? Социо үеч чинь яг энийг мэдээд нийгэм байгуулах гэдэг дорнотынхыг ховд руу ажилд явуулаад, ховдынхыг дорнотод ажилд оруулаад, хөвсгөлийнхийг урагшаага дунд говьд ажилд оруулаад, дунд говьны хойшгоо хөвсгөл рүү явж ажилд оруулаад. Тэгээ хооронд нь кодуудыг ингээд гэрүүл болгоо. Тэгээ тэр замаар ингээд ойртуулах гэж үтсэн байхгүй нийгэм болгох гэж. Тэгээ социализм чи яг 90 онд нураас нөхдөч одоо энэ ордонд мэдэм хийрээл гангараал биш шүү дээ. Тэгээ тэд нар чинь тэр код гэдэг чинь буцаага бий болгоцсон байхгүй. Нийгмийг устгаа хийцсэн байхгүй 90 онд. Социализм муухай гэсээр байгаад. Юус ойлгоогүй байхгүй юу? Социализм юус ойлгоогүй. Нийгэм гэдэг ямар чухал гэдэг юус ойлгоогүй. Тэгэл одоо ингээд бүгдээрээ нутаг нутгийнхаа хантагаас ухах гал аймагаараа нутаг нутгаараа бүлгэлээл. Тэгэл үргэлжийн соёлын кодын зөрчлүүд. Зөрчилдөө л нийгэм болчихдог. Өөрийн кодоо яаж хоошин тавих вэ? Баруун аймгийн кодоо яаж хоошин тавих вэ? Хинтийн кодоо яаж хоошин тавих вэ? Тэгээд нийгэмд бие даасан өөрийнхөө сайхан ухамсартайгаар оролцох уу? Ёс суртахуунтайгаар. Ёс суртахуун гэдэг чинь нийгмийн юм шүү дээ. Одоо тэр ёс суртахуун гээл үгэлсээр байгаа нэг шагнал авчлаа шүү дээ. Одоо. Ёс суртахуунд ерөөсөй ойлгоогүй. Яагаад ёс суртахуун гэдгийг мэдэхгүй шүү дээ хүн. Тэгэд өөрийнхөө усаал мэдэхгүй. За тэгээ бусдын кодыг яаж урдуураа оруулах юм? Яаж?
Солонгост очиод юм уу, Японд очиод, Германд очиод юм уу, тэр улсын тэр ард түмэн тэдний иргэдтэй ингээд үцэлцээд байгаа шүү дээ. Улс нь очиод. Хүчтэй яаж болж байгаа юм бэ? Тийм. Тэдэртээ дэсэлчихсэн явж байгаа шүү дээ. Баргалж одоо Япон хүмүүнийг баргалж Японы цагдаад өгөх гэдэг юм аашийн. Очиж. Танаа энэ Япон нөхрийг одоо та нар засаж янзалж авахгүй бол хэцүү нөхөр шүү. Баргалдах гэдэг шүү дээ. Тийм. Юу ярьж байна? Бараг солонгос гэдэг гэсэн. Бараг солонгосын иргэн юм шиг. Солонгосоор руу дайрдаг гэсэн шүү дээ. Бараг юм хүмүүс засаж янзалж авахгүй байл. Facebook дээр нэг эмэгтэй юм яваал энэ солонгосуудаас та өөдгөө тийм ажиллаас өөр юм мэдхгүй тийм арчаагүй монголчууд бид ямар уужуухан сэтгэлтэй ямар сайхан блэ нэг эмэгтэй юм яваал байл. Чи одоо солонгост ажилладаг амьдардаг мөртлөө солонгосуудыг зүгээр тусан олчих шүү дээ. Тийм дураараа. Дураараа мөс шүү. Тийм эсгээрээс гарч ирээл тэгэл хураг ишгтээ ноцолдол дураараа болчихж байгаа байхгүй юу? За ингээд Монголын соёлын код руу ороход маш хэцүү. Би бүр ингээд гарах гэж янз бүр олон жил. Одоо би чи одоо 13 дахь жилдээ лекц уншиж шүү дээ. Энэ үед энэ 13 жилийн дотор Монголын соёлын кодыг гарах гэж оролдлоо шүү дээ. Янз бүрийн сэдвээр ярьсан. Энэ нийгмийн бүх сэдвээр ярьсан. Одоо секс ч бас ярьсан. Тийм юу одоо тэгээд. Тэгэхээр зүйж орохгүй болохгүй шүү дээ. За тэгэл одоо хаан нуруу норсон. Хаан руу норлоо, төрлөө норлоо. За тэгэл зохиолчд, мохиолчд рүү норсон. Бүгдээр нь л норсон. Бүгдээр нь л. За тэгэл соёлын код руу орж гурван том одоо сэдвэл гараад ирж байгаа юм. Энэ гурван сэдвийг л бид нар одоо ярьж янзалж, засаж янзалж авахгүй. Бид нар нийгэм, инээ, тэрэ тийм арчил, марчил, эдийн засаг, мэдийн засаг, либерализм, либертаризм юу юуг нь вэ мэдэхгүй гэж гарч юм яриа л. Энэ гурыг тодорхой болгож аваад энэ гурвын баргалж хүрээлэн байгуулах хэрэгтэй. Хөдөө судлалын хүрээлэн, нутаг судлалын хүрээлэн, хот судлалын хүрээлэн гэсэн буюу энэ гурван хүрээлэн байх хэрэгтэй. Одоо бид чи яг өөрсөндөө бууж ирэх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Гадуур тохиол гадаадын юм арай л гүйлдэд байна шүү дээ. Тэгээд нэг нэгэндээ хурж иж гадаадын юм гайхуулаад гадаад очиод нэг юм харж хараа ганцаараа эхэлж харж байгаа юм шиг болчтой юм. Тэдний хүмүүс бүгдийг мэдээ сурцын Улаанбаатар сууж хахад чинь тэндээс л тэгдэг юм байна гэдэг байгаа байхгүй. Өөрөө төрүүлээд харчих л тий. Одоо гадаад байдаг хүмүүс одоо бас ядраатай. Одоо надад чинь тэгэл философийн номнуудын нэр мөрөнтөр явуулна. Ийм гоё ном одоо байт юм байна ч гэх шиг. Би мэдгүй юм байна л да Улаанбаатарт. Юу ч мэддэг хүмүүс ингээд Улаанбаатарт байж идэм билээ. Гадаад явж байгаа хүмүүс бол мэдж аваад гэдэг юм билээ. Бид нар бол мэдхгүй. Маш юм одоо хэцүү сэдвүүрүүд би орсон. Тэгээд бид нар ч ингээд ерөнхийдөө тэр уул нь ингээд бид нар чинь овог соёлын код ер нь бид нар бол их тийм овог ярих их дуртай. Тэг энэ чи айгу аюултай сэдв. Энэ овог ярих гэдэг бол бид нар бол бүр шалтаа болж байгаа байхгүй бүр эргүүтж байгаа байхгүй. Уул нь чинь хүний нийгэм, хүний ертөнц, мэдлэг, боловсрол, шинжлэх ухаан бүх юм чинь биднийг овгийн нийгмээс салгах гэсэн үйл ажиллагаанууд байхгүй. Тэгэхээр физик техникийн хөрөлнгийн юм уу муусын профессор овг олох гээд байгаа байхгүй. Гэж бойлооч гэмээр. За яг тэр юуны цааталда хинтийн нурууны өгөрч юм уу хангаа нурууны ард ч юм уу овг мог болоод тэгвэл одоо яа их вэ? Тэгээд тэн тэгэл овоороо байд юм байгаа. Голын хэрэг дээр. Улаанбаатар хотод овг ирж болохгүй шүү дээ. За тэгээд сүүл рүүгээ би энэ овгуудыг бас гэж судлаа. Тэгсэн чинь гэр бүл дотор гэр бүлийнхэн айгүй ялгаатай бас овгтой байт юм байна. Би бол нэг овг гэж бодож байхгүй юу? Аав нэг овг, ээж нэг овг. Хүүхдүүд нь зарим нь аавгаа дагаж нэг овг болоод зарим нь ээжигээ дагаад нэг овг болсон. Тий. Одоо би ч 3 дүүтэй шүү дээ. Тэгээд дотроо бид дөрөв өөрөөр овгууд. Би ч нөгөө нэг хүн ихтэй болохоор нөгөө байлдвал ялж магадгүй гэд борж байгаа овгод марцсан байхгүй юу?
Чи овг болж байгаад байлдвал яах юм бэ? Номсон харваад эхлүүл яах юм бэ? Тэр хүн ихтэйд нь байсан дээр шүү дээ. Тэсэн чи ерөөсө бараг 3 хүнтэй энэ төр овг байт юм биш шүү дээ. Зүгээр хэтрүүлэхэд 100 хэдэн хүнтэй овг мог байна цаагаарч. Одоо яах гэж байгаа юм бэ? Зорилго нь юу юм бэ? Одоо ингээл Facebook дээр янз бүрийн хүмүүсийн ингээл юу над руу чи ингээл юу friend request-ууд ирэх чинь дандаа тийм овгийн нөхдөд их орж ирж байгаа шүү дээ. За агч дүнээр ялгаатай овг гэдэг би одоо мэдж авсан. Би доотлынхаа эмэгтэйд өөр овг гэдгийг мэдэж авсан. Германд байж байгаа дүрээр чинь бүгд өөр овгод болчихсон байсан. За ээж хоёр болоод тэргүй одоо тэгэл өөр овг байхаас өөр аргагүй. Чи одоо тэгээд ямар индиан овг шүү дээ. Тийм. За өмөө ялгаатай. Тэгэхээр энэ овгийн асуудлыг бид нар шийдэж чадаагүйгээр нийгэм ярих ямар ч боломжгүй юм байл. Овгийг бүр устгах хэрэгтэй байхгүй. Овг гэдэг бүр байхгүй болох хэрэгтэй байхгүй. Гадаад паспортн дээр Монгол гэсэн байгаа шүү дээ. Түл иргэний өмнөхөн дээр Монгол гэж тавилах хэрэгтэй. Болоо. Тэгэл болоо. Ямар юу юм угсаа гарал үүсэл одоо юу гэдэг бүх масагт Монгол болоо. Энэ бол өстой бузар. Иргэний өмнөх дээр бүгдээрээ Монгол гэж тавилах хэрэгтэй. Тэгжээж бид нар нийгэм болно. Тэгэхгүй тэгэл хэрэлдэж задлаа. Тэгэл уурхаагаараа яаж одоо баяждаг юм яадаг юм. Тэгэл уурхаа Монгол болчихсон. Тийм. Монгол улс одоо ямар үг бол одоо би хэлэх биш шүү дээ. Уурхаа Монгол гэх юм л шүү дээ. Тийм. За ингээд одоо хөдөөнизм гэсэн миний 3 том онол руу хөдөөнизм, хотизм, нутгизм гэсэн 3 том онол кодууд руу жоохон орох гэж оролдъё. Тийм. За хөдөөнизм бол яг ерөнхийдөө хөдөө гэдэг бол ерөнхийдөө дураараа тэнд хүмүүс дураараа тий ногоон гэрэл мэрэл илүү дуулаан гэрэл байхгүй шүү дээ. Тий. Ерөнхийдөө дураараа тий шорон зам дээр одоо бас ямар ч гэрэл мэрэл байх уу. Гэхдээ тэд нар чинь тэгээ засман зам руу ороод ирэхээр бас дураараа. Тэгэхээр тэр дураараа эрхчлөө гэж буруу ойлгоод байдаг шүү. Нүүдэлчин хүн угаасаа эрхчлөөтэй энэ гэдэг нэг тийм балаан юм яриад байдаг шүү. Зөвхөн дураараа байхгүй. Эрхчлөө гэдэг чинь сонголтын эрхчлөө, шийдлийн эрхчлөө, өөрийгөө бүтээх эрхчлөө байхгүй. Түүнээс би Монголд эрхчлөө байхгүй, Монгол хүн эрхчлөөгүй гэж хэлээд байдаг чинь тэр байхгүй. Монгол хүн дураараа гэхдээ эрхчлөөгүй. За эрхчлөөгүй хүмүүс. За дараа нь ерөнхийдөө хөдөөний хамгийн хэцүү байгалийн хүчинд бууж өгсөн хүмүүс байна. Тэгэхээр ерөнхийдөө амархан юмд шантардаг, юмд итгэдэггүй, тэгэл ингээл эргэлдсэн, төдгөлдсөн, ингээл удсан, нэг ээрсэн, тэгээ тийм байх нь бас аргагүй. Яг тэр чинь бүх насаараа байгалийн хүчинд далуулсан байхгүй. Яагаад одоо ингээд хөдөрөх болсон чи бүгдээрээ нар их тусдаг орнууд руу үргээд цогтаага явчихж байгаа. Тэнд чинь байгалийн тийм амар хүч байдгүй газар байхгүй. Байгаль тийм найрсаг газар байхгүй. Бид нар чинь байгалийн хүчинд дарлуулдаг байхгүй. Тэгэхээр энэ бидний бас сэтгэл зүйд бас яваад идэх шүү байна. Тийм. Жохон юугүй. Орон зөриг муутай шийдэж чаддаггүй. Ер нь л болохгүй бүтэхгүй дээ гэдэг бол тэр байгалийн хүчинд бас их яасан олон зуун жилийн тэр юм яваадах шиг байна. Гэтэ ер нь бол хөдөө бол яг соёлын код нь бас тодорхойгүй. За одоо энэ хөдөөний айл юм байна. За энэ нүүдэлчин айл юм байна гэж яваад очихлоо тэгэл гэрээр нь яваад очиход Солонгосын сонгын нөгөө сериалуудыг ч үзчихсэн сууж идэг. Би ч одоо Улаанбаатарт бидэхгүй шүү дээ. Солонгос сериал үзээгүй шүү дээ. Би нэг л удаа Солонгосын нэг сериал үзээд бүр нэг үзэн 5 анги үзсэн сууж исэн. Тийм нэг хэм блэ те. Ямар хайрын бороо хөлөө те. Love of Rain гэж юу лээ. Rain love ч л. Тэгээ нэг охин нэг үнсэхстэй байсан. Тэгээд үнсэж өгдөг. Яг үнсгэн таваад дуусчихдаг. За дараагийн анги дээр яг үнсэн. Тэгээ үнсдэг. Арайх ч нэг юм гарын нөрлөө. За ашиг одоо гарын нөрчлээ. Одоо тэгээ цаашландаа гэсэн чинь байдаг. Тэг 5 анги үнсээг.
хамаг цаг авсан шүү дээ. Лаврен гээд нэлээд дээхний юу санаа сериал би 10 жилийн өмнө үзчихсэн байгаа. За сайн муу нь ерөөхдөө асуудалтай хөдөө бол яг юуг сайн гэдэг байгаа, яг юуг муу гэдэг байгаа айгүй асуудалтай. Тэр нь мэдчих юм бол тэдэртэй чинь би кодоор нь харьцах гэдэг шүү дээ. Тэгтэл сайн гэхдээ муу сайн ч юм уу гэдэг шүү дээ тэр хүмүүс чинь. Тэгэхээр би одоо аль нь сайн аль нь муу мэдэхгүй байгаа байхгүй юу? Энэ сайн гэхэд яг сайныг хийж яхад бурдчих байгаа байхгүй юу? Наад чи болохгүй шүү гэдэг харин тэрийг хийхгүйсэн чи өөрснөө хийгээд эхэлж байгаа байхгүй юу? Тийм нөгөө болохгүй гэдсэн юм өөрснөө өө хийцэн явж байгаа байхгүй инээж гисэн. Тэгэхээр надаар одоо тоглоод байгаа юм уу? Дайжигнаад байгаа юм уу? Мэдэхгүй. Тэгэхээр би одоо эсрэг дайжигнах хэрэгтэй юм уу? Хариу. Тэ хариутай бол бариутай гэдэг шиг. Тэгээд ихэр чи хөдөөний эзэм өөрөө ерөнхийдөө код их муутай. Тэгэхээр хөдөө бол бид нар бол бас тэгээд эргүүцсээр байгаа л таарна. Тэгэл ядгаал. Тэгэл машин ч энэ тэндээ хонхоож урайл. Өөрөө ч нилээ ядраа царайж салтаад тэгэл нэг хот руугаа нэг тийм үү дайнаас уцаж байгаа юм шиг л уцдаг шүү дээ. Тийм өөр хачим болчихсон. Юм яргаач болчихсон. Нэг нүглөө харахаас дургу өрөөл. Аяа хурдгаа отох юм зүгээр. Юу нөхрлөөгөө харах барахгүй байх шээ гэсэн. За яваа. Толгой өдөнд тань. Хөөгч ухтууд нөхрөл өөр хачим болчихсон. Тэгэхээр тэгэхээр хөдөөний судалгаа явуулахаас өөр арга байхгүй. Хөдөөний эзэм судалгаа. Хөдөөний хүрээлэн тийм үү нэгдүгээр тэр хөдөөний нийгмийн судалгаа хэрэгтэй. Нийгмийн доторх асуудлуудыг дараа нь тэр нийгэм дотор ямар улс төр яваад байна уу? Улс төрийн ямар нөлөө тарих угаалт, улс төрийн ойлголт яваад байна уу? Тийм. Одоо сонгуул шийдэх гэдэг байгаа шүү дээ тэр нөхдүүд чинь. Энд чинь амар сонгуульд очирлаад байсан чинь тэнд чинь аль хэдийн шийдчихсэн байдаг гэдэг хичээдэж шүү дээ тийм. За ямар эдийн засаг яваад байгаа. Одоо энэ хөдөөний эдийн засгийг ярихгүй болохоо болцсон. Яг бол эдийн засаг гэдэг чинь орлого, зарлага явж байгаа шүү дээ. Юугаар орлого олж гэнэ үү? Олсон орлогоо яаж зарлагдаж гэнэ үү? Яаж мөнгөтэй болж гэнэ үү? Мөнгөөрөө юу хөдөлж авч гэнэ үү? Тэр судлах хэрэгтэй. Аюу чухал. Тэгж шийдрэг ойлгоо. Тэгж хөдөөний код гарч ирнэ. Тэгэхгүй гарч ирэхгүй. Зүгээр л одоо хараад тэр нэг дээл гоцс готл мотл тийм үү? Ингэсэн юм чи хараад ирсэн тий. Явал ч дандаа нүрээ хэлж байгаа шүү дээ нах чи. Задтаа гэл тий. Тэгээд өөр тийшээ хараад хүнлөө их зарахгүй шүү дээ садалж. Зөвхөн байгаа тэр байдал тэр одоо нэг шалдар болдор гэдэг шиг тэр эсгийгээр одоо гэр доторх янз бүрийн байна дүгнжлэхгүй. Тэдний тэр орлого, зарлага, улс төрийн ойлголт, зөв буруу, сайн муу гэдгийг маш сайн судалж ш. Тэр хөдөө гэдэг юмыг гаргаж ирэхгүй болохгүй. За нутаг руу оръё. За нутаг бол бас нэг жоохон ингээд нарийсаад ирж байгаа. Жоохон ойртоод, нарийсаад ерөөдөө жоохон код нэгэ баригдаад эхэлж байгаа. Тийм. Ерөөдөө тэр нэг хувцс нь бас нэг жоохон ингээд ерөөдөө нэг ойролцоо болоод л тий. Тийм. За идж ууж байгаа нөгөө мах чанж байгаа тийм мах цах юу идээд байгаа ер нь өдөрт идж байгаа хоолных нь нэр бол ерөөдөө ойролцоо. Тийм. Нэг олон төрлийн хоол нэг хийгээд авахгүй шүү дээ бид нар мэдж байгаа. Нэг л төрлийн тоол байгаа ш тэрнээс одоо нөгөө юу гэдэг вүлээ. Тэр бол арай биш шүү дээ. Нөгөө нэг юу вүлээ нэг хоол солонгос японоч нэг бенто гэдэг билүү те. Бенто бол ахгүй шүү дээ. За яаж хорин хийгээд байгаа? Эрэгтэй эмэгтэй хоёр. Яаж танилцсан? Тэгээд яаж хормоо хийж гэнэ үү? Яаж өмнөлж гэнэ үү? Хормондоо хэдэн дөрөв зарцуулж гэнэ үү? Ямар хувцас өмсөж гэнэ үү? Ямар бэлэг өгж гэнэ үү? Хадам нэ тэр хөргөн бэр тэдний тэр хормын үйл ажиллагаа. Тэгээ яаж төгсөж гэнэ үү? Хормын хаалт яаж хийж гэнэ үү? Хормын нээлтж яхав тэгэл болчихж байгаа. Хормын хаалт яаж явах гэж байна. Багш өглөө болсон хачин юм одоо харагдчихлахгүй шүү дээ. Эсвэл нөгөөд бол налга болчихсон. Тэр хором гэдгийг ойлгох. Оршуулгыг нь бас ойлгох. Хүн өгөхөд ямар ойлголттой байна уу? Юу гэж ойлгож байна уу? Үхлийг юу гэж ойлгож байна вэ тэр нутгийнхаа. Баруун аймгийнхаа. Хотлын аймгийнхаа. Говийн аймгийнхаа. Зүүн тийшгээ хинтэд оронд үхлийг юу гэж ойлгодог юм?
Тэгээд оршуулгыг юу гэж хүлээж авдیں۔ Хүний үхийг юу гэж хүлээж авдیں۔ Тийм амар биш. Одоо бид нар мэдэн шүү дээ. Казахын соёлд бол хүн насварлаа маш хурдан оршуулдаг та нар мэдэн шүү дээ. Бүр угац цэвэрлээд. За манайч нөхдөд чи одоо юу угац цэвэрлэхтэй мантахаа харч чадахгүй байгаа юм чи. Айгаад салгалаад. Өгсөн харахаараа өнгөцгөн харах гэж байгаа шүү дээ. Өөрөө хөхгүй юм шиг. Тэгэхээр тэр хүлэгдэхдээ яаж хүндэтгэлтэй ёс суртахуунтай хандж байна. Энийг бид нар тэр нутаг нутгаар нь бас мэдж явах хэрэгтэй. Тэр аймгаар. Одоо бид нар сайхан аймаг, сайхан сумууд руу ингээл явгаал тэр нэг сайхан очичхоол нэг дайрчаал тэгэл тэндээс нь гараал явж хахад нэг уулын ингэр тэр аймгийн тэр сумын оршуулгын газар байж байгаа шүү дээ. Ингээд хаягдчихсан. Тэгэхээр Монгол хүний нас урсан өнгөрсөн хүмүүстэйгээ маш их хүйтэн цэдэг харьцаж байгаа байхгүй. Хүслээгээд алга болчих юм шиг тэр хүн. Яг амьд үнтэй адилхан эрэхтэй байх хэрэгтэй гэж байна шүү дээ. Хүсэн үедэнд бүх амьд байх үеийн эрхүүд хадгалагдах хэрэгтэй гэж байна шүү дээ. За ийм одоо асуудал тэр нутаг руу орсон. За яг л тэгэл нэг нутаг гэж ялгараад тийм үү манай нутаг гэж гадуурхаад тэгэл нутаг яриад хэлдэг шүү дээ. Тэгээ одоо сүүлүүд бас гайгүй болж байгаа хэ нэг ярьж хүмжилсээр байгаа. Ер нь бол тэгэл нэг ажилд орох юм уу хүнтэй танилцах заавал нэг аль нутаг уу гэж асууж байгаа шүү дээ. Бүр заавал. Нэг монголчууд хэлдгээс нэг зоолттой гэдэг шиг. Тэгэхээр энэ бол тэгэл нутгийн хүү, нутгийн арах энэ төр гэл явчихдаг. Нутгийн дүү энэ төр гэл явчихдаг. Одоо энэ нөгөө манай нөгөө нутгийн дүү байхгүй болсон байна шүү дээ, тий. Нэг том биетэй. За их явдалтай энэ нутг руу ороод ирэх. За тэгэхээр одоо энэ нутаг болгоны судалгааг бас явуулах хэрэгтэй. Баруун аймгийн хойд урд аймагуудын аймгаар нь тэдний нийгмийг судлах. Энэ бүх аймгаар нэг намын дэлгүүр сонгуудаар нь явж номоо танилцуулсан шүү дээ. Тэгэж болоход тэгэл судалмаар санагдаад байсан аймагуудыг. Аяг сонирхолтой байсан аймаг болгон. Аймаг болгоны номоос өөр тэр хандж байгаа. За заримынхан дарга нь бултна. Дээрээс нэг намаас нь хэлждэг юм шиг л дармаар гана. Олзчлахгүй шүү дээ. Зарим нь яг очиж явахад Улаанбаатар зөрөө явчих юм. Намын сангийн дарга. Гоё яваач. Би хотын ажилтаа боллоо гэж зөрөө тавьчих байгаа юм чи. Тий. Яг очиход тий. За тэдний улс төр одоо энэ нутгууд дотроо яаж улс төр хийгээд байна вэ? Яаж тэр сонгуульд энэ нутаг нутгаараа оролцоод байна вэ? Энийг үзэх хэрэгтэй байхгүй юу? Яг сонгуул болгоод нутаг гарч байгаа шүү дээ. Амар байгаа шүү дээ. Одоо дархан эрдэнэ тэмдэгт бол тэгдэг юм л шүү дээ. Аль аймгийнхан тэр аймгийнхан энэ хороо тэр гэр тэдэн мянган айл тэр аймгаас ирсэн тэгэл сонгуул зүрхтэй нутаг нутгаар удаа болгоод юм л шүү дээ. Би ч одоо Скватер дүүрэгт хүн нэр дэвшгээд байгаа. За хотынхан байгаа гэж. Гүй наач зүрхсээ зүгээр тэр аймгийнхан байгаа хойгоор энэ төр. Хотынхны төвөр нь хідэн байшин л байгаа. Тэгээд наасан одоо төрийн албаны байшингууд юм чи айлууд цөөхөн хотын төвөр хошгоо гэр ороод Скватер дүүр зүг үргэлжлээ явчих. Чи одоо дамдарч яв гэв. Юу битээ хотоор эргэлдээд. За тэгээд одоо юу ч ойлгох юм. Улс төрийн ойлгох, нутгийн улс төрийг ойлгоход амар хэцүү юм байна. За тэгэл аймагаараа улс төржөөд эхлэх юм бол бүр хэцүү юм байна. Юу тэр нөгөө Америкийн юу тэр Японд ч одоо яа Саппорогийнхан тийм үү сонгол Монголд нөлөөлөл энэ төр байдгүй үсттэй. Манай Саппорогийн залуу гарчлаа энэ төр гэл. Тий. Одоо Солонгос одоо яадаг. Наад ч нөгөө бусааны залуу байна те тэр гэл. Тий. Манай бусааныхын чанга байна энэ жил сонгуулаар энэ гэсэн байдгүй үсттэй. За манай ч бол битүү. Одоо сая энэ янз бүрийн мэдүүлэг юу илээ нэг урж уулзаад байна шүү дээ. Тэгээд тэр чинь тэгэл яг ингээд нутаг нутгаараа ялгараад эхэлж байгаа юм чи. Надад нутаг нутгийн хүмүүс уучлаа шүү дээ. За эдийн засгийг бодох. Нутгийн эдийн засгууд ямар вэ? Яг тэр нутгийнхан эдийн засаг нь амжилттай байна уу? Мөнгөтэй байна уу? Тий. Улаанбаатарт орж ирээд хотхон энэ төр байгуулж байгаа шүү дээ. Өөртөөхөө мөнгөөр. Тэгээ тэр мөнгө хаанаас вэ? Энэ хэлдэг байгаа шүү дээ. Орлого, зарлага. Хаанаас тэр мөнгө орж ив? За ингээд эдийн засгийн судлах хэрэгтэй мэлээ. Нутгийн одоо судалгааны хүрээлэн гэж байвал тий. За хотын эзэн бол шал өөр юм явж байгаа байхгүй юу? Яг бол энэ чинь нөгөө нийгэм болохгүй болохгүй. Нийгэмшил явагдах хэрэгтэй. Өөр арга байхгүй.
Үгүй бол тэгэл одоо хот ярах ч хэрэггүй. Одоо яад Улаанбаатарт аймгийн төлөөллүүд байд юм а гэх юм уу? Нутгийн төлөөллүүд. Тийм. Яад бол би үүсэх хэрэгтэй байхгүй юу? Хотод. Би бол би. Миний одоо ямар нутаг тийм үү? Миний ямар овог тэр хөдөө тэр ямар ч хамаагүй уучлаарай. Би энд би. Тэг болоо. Өөр юм байхгүй. Тэр жамаа юмээ өө ер нь ямар хамаатай юм. Би ер нь тэр нутагч юу ямар хамаатай бид тэр эмнэлгийн орон дээр төрсөн. Сумын эмнэлэгт аймгийн эмнэлэгт. Тийм өнгөрөөд авах шорооч байхгүй. Тэг уул молын оройр өнгөрөх шаардлагагүй. Төрсөн газараа тэр гэл. Эмнэлгийн орон дээр л хөрвнө. Яг сумын эмнэлгийн оронд орж ийн хөрвж болж байна. Тийм. За тэгээд тэндээсээ бие үүсээд тэгээд тэндээсээ бас бид үүсэх хэрэгтэй хотод. Манай бид нар хотынхан шүү. Би хотын иргэн шүү. Одоо наа битийн тэгэл одоо ховд мовд одоо юу гэдгийг дундгой мондгой гэдэг агаарай. Сумынх мумих гэдэг агаарай. Багаас ирсэн гэдэг агаарай. Би хотынх. Би хотын хүн болцсон. За одоо тэгээ нөгөө хөдөөс ирсэн нутгаас ирсэн хамаатан садна одоо тэгээд боож хүн үсттэй. Өө чи одоо хот мот энэ юу гэдэг байгаа. Яг сүрх юм. Өөр болжээ одоо юу гэдэг. Хотын хоолнд цаджилтэй. Нэг явж байгаа нэг бас нэг ажил мөчд олж илтэй. Тэгтээ тэндээ нэг дээгүр албан тушаалгүй юм байлээ. Тэр доогоор ажилтдаг юм байлээ. Тэг юу гэдэг. Тэр шал өөр ертөнц ингээд энэ хоёр жижиг мөргөлж байгаа байхгүй. Төс идэл. Хэвээ хоёр ухан мөргөлж байгаа юм шиг. Эв нэгдэлтэй, тоглоомын дүрмтэй, дэг журамтай, эрхчлөө, дараа нь хариуцлага, тэгш эрх шударгаас өчнөө Улаанбаатар хотод яригдж биелэгдэх ёстой. Тэгвэл загт бид нар хот мот яриач хэрэггүй. Одоо хоньны хотл ярьсан дээр. Тийм учраас энэ бүх үйлдэлүүд чинь бидний би нөгөө гурван ухаан яриад байгаа шүү дээ. Далд доод ухаан, яг өөрийн ухаан, тэгээ нөгөө дээд ухаан. Тэгэхээр хот гэдэг чинь дээд ухааны юм байхгүй юу? Нийгэм гэдэг чинь. А тэр хөдөө тэр соёлын код тэр хөдөөний тэр нутгийн юмнууд чинь далд ухааны юмнууд яваад байгаа байхгүй юу? Хүүхэд насны. Тэгэхээр уулын дээд ухаанаараа мэрэгжил боловсрол өчнөө шинжлэх ухааны юмараа тэр доод ухааны соёлын тэр код тэр илүү дутуу юмаа өдөрдөж явах хэрэгтэй байхгүй юу? Тэргээ дарж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй тэгэл Улаанбаатарт орж ирээд бүгдээрээ доод ухаанаараа хүүхэд насаараа тэгэл хандаал авир гаргаал ашлал тэгэл явчих шүү дээ. Тэнхтэл. Дээд ухаан гэдэг чинь өөрийнхөө далд ухааныг ойлгочихсон. Өөрийн ухаанаа ойлгочихсон. Энэ бүгдийг ойлгоцсон хүн чинь дээд ухаантай болж байгаа байхгүй юу? Дээшээ гарч шít ухаан дээшээ. Мэдээж юу хөдөө захад байгаа хүн ахтар мэдлэг боловсрол хэрэггүй гэж болно гэж болохгүй. Тэгвэл тэгэл дуусаа. Яг бол социализмд намайг байгаа чинь баг багт хот өдөөгийн ялгааг арилгана гэдэг байсан байхгүй юу? Одоо тэгсэн чинь хот өдөө бүр ялгарна гэж байна шүү дээ. Тэ? Бүр ялгарах гэдэг шүү дээ. Одоо 100 тэр нэг тэр юуны хажуугаар явж исэн чинь юу мэдээгүй нөгөө юу замд авчлахгүй юунаас ирж явж байгаа лүнгийн тэндээс ирж байгаа замд авчлахгүй энэ юугаар орж ирэх гээд наашаага нэг хөндлөн зам байдаг шүү дээ. Юу руу явсан. Хүүтлээ овдог руу явсан. Тэр зам руу яваад орчих байхгүй. Даншиг руу яваад орчихсон гэж байна. Хөө тийм чинь зүгээрээ даншигдаж өгч байна. Би гайхсан шнэ ч удаа. Хаанаас энэ хүмүүс гараад ирвэ? Морь зор уралдаал, хуушур бууз айраг маригдаал тэгэл зүг биттүү. Тэгэл би ч одоо тэгээд энэ одоо энэ зүгээр дээр үед зориулсан юм кино зураг авалт хийж байгаа юм болов уу гэж бодсон шүү дээ. Тий, эртний маягаар та нар ингээд ажиллаж амьдраад морь зортой давхилтаад ингээд идэж угаад байгаараа тийм кино зураг авч яах гэж бодсон шүү дээ. Орон сайхны гадаадын одоо Японууд кино хийх гэж байгаа юм уу? Тий. Тэр чинь манай нөхдөд жинхэнэ байж байгаа юм чинь. Ингэж гисэн. За хотын судалгаараа орох хэрэгтэй. Хотын нийгмийг судлах хэрэгтэй.
хот судлал явагдах хэрэгтэй. Улаанбаатар хот судлал явагдах хэрэгтэй. Би нэг ганц 2 удаа нэг бас нэг явах гэж нэг хөшөөнүүдээр явж тайлбарлаж нэг явсан маа нэг залуучуудтай нэг шөнө Улаанбаатар хотын төвийн бүх хөшөөнүүдийг би тайлбарласан байхгүй юу. Чавлсангийн хөшөө, Зэдэн балын зоригийн хөшөө тийм үү? Бүгдийг би тайлбарласан байхгүй юу. Сохотрын хөшөө. Яг энэ хөшөөг яг юу хэлээд вэ? Яаж харах юм? Ямар өнцгөөс харах юм? Талбай дээр зогсож байгаа дэргэдийн талбайн гооцогч бас ярьж ирсэн. Сайхан архитектуртай барилгын хажуудаа нэг дөрвөлжин шоо шиг юмнууд босгочихсон. Дөрвөн театрыг бүглөө тэр нэг балай. Юу гэдэг лээ нэг засаар байшин ч. Тэр нэг балай байшин, оюутны байр шиг. Ер нь манай энэ байрууд бол дандаа оюутны байрууд бид нар бариад байгаа шүү дээ. Оюутны байрууд чинь аль болох олон оюутан оруулаад тэгээд балкон янз бүрийн байдгүй байхгүй юу? Янз бүрийн гадаад янз бүрийн явж байгаад оюутны байрууд дандаа л тийм байрууд шүү. Германд бол оюутны байрууд дандаа тийм байрууд шүү. Өндөр. Тэгээ балкон юу ч байхгүй. Цонхнууд л байдаг. За тэгээд Улаанбаатар хотын одоо улс төр тусдаа улс төр байна уу юу? Яг хотод зориулсан. Эсвэл одоо тэгээд хөдөөрөөд нутгархаад явчихдаг. За тэгээд хотын одоо эдийн засгийн асуудал, хотын орлого. Юунаас Улаанбаатар хот орлого болж байгаа. Тэгээд олсон орлогоо яаж зарлагдаж байгаа. Энэ нарийн юм руу бид нар орохгүй болохгүй болчиход байгаа байхгүй юу? Бүр бид нар одоо яг хүний нийгмийн асуудлууд руу орохгүй болохгүй. Зүгээр одоо ингээд хөрөлдөөл нэгээ шагнаал ингэрт нь одон зүүжгээл хөрөлдөд гэж одоо тэр цаг одоо өнгөрөх хэрэгтэй байхгүй. Цааш одоо нэг инээдэмтэй юм болоо. Баахан нөхдөд одон аваад л баатар болоод л бөөлцдгмаар. Энэ Монголын өвгчүүд гэсэн бөөлцдгмаар байдтай байна. За ингээд одоо бид нийгэм нийлж иргэн үүсэх. Одоо бид нар чинь яг иргэнлөгөө очих гээд байна шүү дээ. Яг нэг бүрчилсэн иргэнлөө очих гээд байна шүү дээ. Зөвхөн иргэний өмнөх биш. Яг одоо бид тэр хүнлөө очих гээд байна шүү дээ. Иргэн үлгэлээ хатдаг тэгээд бүртгэл явж байгаа шүү дээ. Яг тэр иргэн одоо мөн үү биш үү? Иргэн гэж нэрлэж болох уу? Эсвэл эдгээр ч одоо нутгаараа хөдөөрөхөд тэгээд байгаа юм уу? Иргэншил явагдахгүй болох байлцсан. Маш хэцүү. За тэгээд иргэний нийгэм үүссэнгүй. Уул нь иргэний нийгэмтэй бид нар болох хэрэгтэй байсан. Бидний зорилго иргэний нийгэм байсан байхгүй юу? Овог биш шүү. Иргэний нийгэм ямарч боломжгүй. Тэр тухайн хүний би хүсэхгүй байна. Надад хамаагүй гэдэг ерөөсөө тэр тоох хэрэггүй. Яг бол ингэх ёстой. Иргэний нийгэм бол ингэх ёстой. Заавал ингэх ёстой. Өөр юм байхгүй. Бид нар шиг ноором дүрмгээ явчихж байгаа шүү дээ. Заавал ингэх ёстой. Чиний юу хүсэж байгаа? Чи юунд дуртай? Ямар ч хамаагүй. Яг бол энэ иргэний нийгэм. Чи дураараа хаашаа одоо тэгэл яв нутг руу яв эсвэл хөдөөргөө яв. Энэ чи иргэний нийгэм. За тэгээд одоо бүх юм ёстой, ингэх ёстой. Дэг журам, сахилгаваад, ёс суртахуун, ёс зүй одоо юу байдгийг, хүмүүжил одоо юу байдгийг, харьцаа, бие авч явах, машин хаан тавих одоо бүгд ингэх ёстой. За тэгээ хин тэр ёстойгийн эсрэг вэ? Энэ л асуудал болоод байгаа байхгүй юу? Одоо Японд ёстойгийн эсрэг байвал яадаг вэ? Солонгост ёстойгийн эсрэг байвал яадаг вэ? Америкт ёстойгийн эсрэг байвал яадаг вэ? За Германд ёстойгийн эсрэг байвал яадаг би бол өдөөсөө үзсэн. Тэгэл ингэх ёстой юм уу те? За тэгэл одоо харц марц ингээл доошоо тэгэлж байгаа шүү дээ. Тэр бүх ёстойд захирагдах хэрэгтэй. Бараг 2 дахин ёстой гэдээ хэлчихлээ шүү дээ. За тэгээд одоо бид нар иргэнд ярьж байгаад хот ярина. Тэгээд тэндээсээ хотын соёл ярина. Тэрнээс юу баахан ёстойгийн эсрэг нөхдөдөд хотын соёл яриад юу ямар хэрэгтэй энд хэрэгтэй. Энэ бүх юм чинь мэдлэг боловсрал нарийн бодож цэгэнсэн тийм бүтэц, тийм онол, тийм заавар сурталчилгаа тогтоол юу гэдгийг хууль дүрэн байх хэрэгтэй байхгүй. Тэгээд зүгээр одоо хотын соёл моёл гэдэг. Соёлтой хот болдё ч гэж. Тэг бүх юм ийм учраас бид нар
дандаа зөрчилдөж, мангартаж, эргүүлж явахгүй. Тэгээд нэгэнд нэг соёлыг юм уу, нэгэнд нэг хотын соёлыг бүтээч гэсэн бол одоо тэрийг яаж хамгаалах вэ? Одоо та нар тэр нэг Ромын гадуурх том хэрэм, Хятадын гадуурх том хэрэм, Энтхэгийн тэр Ража гэдэг том хот чинь бас асар том хэрэмтэй. Иракийн тэр том хэрэм чи бүгд тийм байсан байхгүй. Яг бол хотын соёлоо бүтээч гэдэг дэргээ дараа нь ингээд хамгаалаад хэрэм барьсан байхгүй. Москвагийн хэрэм байна. Дандаа том хэрэмүүд. Иран том хэрэмтэй. Самарканд ишгэ Төв Аз руу яваад ч юм бол дандаа хэрмүүдтэй долно бид нар. А бид нар чи очиж гутаа бидраас айгаад хэрэм барьцсан тэр солиорд байгаа байхгүй. Гэтэ бид нар хэрмийн даваад орчихсон ч гэж. Тахалтай таруу ишидэд бүгдийг тахал тусгачгаа дараа нь яваад орцсон. Гэхдээ дараа нь явж ороод өөрөө тахал тусан шүү дээ. Тахалтай таруу хажуудаа авч явж байгаа би өөрөө тахал тусан шүү дээ. Тийм хөрхөн үлгэр ярихтай айгуу сайн. Тэгээ тэргээ түүх гэдэг. Түүхээ мэдэхгүй. Яа ч гэж. Тэг наа нэг нөхөр тэгсэн шүү дээ, тий. Энэ хүн түүхээ мэдэхгүй. Яа. Хог нэг л одоо боловсролтой их л одоо доктор хүн гэсэн. Та ч түүхээ мэдэхгүй. За энэ доор бас комент хийж та ажиллаа сайхан хий. Түүхийн л тухай бити ярьдэх үү? Тэр гуйж байгаа шүү дээ. Дараа би юм бичиж гэж бодоо. Биш данс руу хэдэн төргийч гэдэг. Тэгвэл би түүхийн тухай ярихгүй. Эсвэл өвлөө хийж өгч. Тий. Одоо өвл болж байна. Бид нар ер нь Монгол хүн гэж ярьдаг. Ер нь хүн төрөлхтөн хүн гэдгийг ер нь хэрхэн тодорхойлдог. Тэндээс бид нар өөрснөгөө гаргалгаа гаргаад өөрснөгөө хэрхэн тодорхойлох вэ гэдгийг ярилцах болсон. Бид нар зүгээр нэг эсгэг дотроо бөгнөрчөө ямар ч утгагүй үлгэр домог яриад л түүх яриад л тийм үү шүлэг уншаад л ингэж суугаад иж болохгүй байхгүй. Тэгэл нэг л их л Монгол соёл Монгол түүх яриад эсгэр эсгэрээс бид нар гарах хэрэгтэй байхгүй. Эсгэрээс гараад ирээд дэлхийн мэдлэг боловсролтой танилцъя л та. Тэгээ Орос ээж нар юу ярьдгийг, Хятад ээж нар юу ярьдгийг, Япон ээж нар юу ярьдгийг. Тэрийг сонсъё л доо. Тийм Америк одоо Герман, Францын аав нар юу ярьдгийг тэрийг бүгдээрээ сонсъё л доо. Тэд нар гэр бүлийг юу гэж ойлгодгийг, тэд нар аав гэдгийг юу гэж ойлгодгийг, тэд нар ээж гэдгийг юу гэж ойлгодгийг. Тэднийг бүгдээрээ сонсъё л доо. Бидний эсгэгрээсээ одоо тэгээд гарахгүй шүү дээ. Би чинь социализмын үед эсгэгрээсээ гарсан гэсэн чинь нэг хэдхэн нөхөр гарчаад буцаад орцсон юм шиг байна шүү. Тийм бид нар одоо Монгол оронд энэ ухаанаа жоохон задлах хэрэгтэй. Юм унших хэрэгтэй. За тэгээд яг та юундаас нэг би нэг заавал нэг кино фильм ярьж сэдвээ нэг сайхан нэг задарч нэг хөнгөрүүлдэг шээ. Тэгэхгүй бол ерөөсөө болдгоо. Тэгээд Интерстеллар гэдэг. Би чинь өнөөдөр хүртэл 7-8 кино фильмүүдийг дандаа ярьлаа шүү. Сэдвүүтэйгээ дандаа хамаатай сэтгэл зүй одоо юу гэдэг. Энэ айгуу сайн фильм. Тухайн үед яг Монголд яг Улаанбаатарт гараад Тэнгист анхны удаа гарч хахад яг тэр үед нөгөө нэг залуучууд чинь бас ингээд дөнгөж эхэлж ийсэн. Надтай дөнгөж танилцж ийсэн тэр үеийн залуучууд намайг хамт тэр кино фильм үзээд тэгээ та дараа нь тайлбарлаж өгөх үү гэдэг. Би нэг 10-аад залуучуудтай үзээд Тэнгист үзээд хажуу талд нь тэр эмбасигээд пивны газар ороод суугаад тэгээд ярьсан байхгүй юу. Тэгээд энэ кино бол ийм учиртай байна, тийм учиртай байна. Тэгээд гол нь ята энэ фильм бол физикийн тодорхой нэг загваруудыг айгу гоё яг л физикийн хичээл орж байгаа юм шиг. Тий. Ер нь бол үзэхэд айгу хэрэгтэй физикийн хичээлийг. Ер нь энэ квантын физик, квантын механик гэж яриад байгаа. Энэ black hole гэж яриад байгаа. Black hole-а бид нар чинь хар нөх гэдээ орчуулсан явж байгаа. За тэр worm hole энэ төр гэж байгаа. Бид нар чинь болохоор өтний нөх мөхч шиг те. Тэр чинь нэг өтмөт яваад байгаа биш шүү. Тийм. Өтний нөх л гэдэг бид юу яриад байгаа юм чинь worm hole-ыг л орчуулж байгаа юм лээ л те. Тэгэл одоо тэр өтний нөх нь окторгууд нэг өтний нөхөө идэм байна. Тийм. Тэгээд яг зарим орнууд бол өөрийнхөө хэл дээр орчуулсан байдаг. Гэхдээ тэд чинь өөрсдөө физикийн салбартай, физикийн түүхтэй энэ англи нэр гарахаас өмнө тэр ойлголтууд нь эхэлчихсэн байсан орнууд байхгүй юу? Тий. Германууд бол яг Шварцлох гэдэг. Тэр чинь өөрснөө амар физиктэй байхгүй, Нобелийн шагнал магалтай. Орос ч бас физикээр аяг Нобелийн шагнал авч ирсэн шүү дээ. Одоо л бид нар мэдэхгүй байгаа учраас Оросыг ерөөс нь мэддэг байхгүй. Тэгээ ийм физикийн загваруудын тухай байхгүй юу? Энд чинь загвар
hypothesis гэдэг шүү дээ. Тийм байхгүй. Тэгээс яг тийм байгаа биш байхгүй. Гэхдээ кино учраас яг тийм байгаа юм шигээр харуулж байгаа байхгүй. За ингээд дэлхийн явдал бол гэцүүддэг энэ кинон дээр. Тийм энэ фильм дээр ерөөдөө цаг агаар муудчихсан ер нь ингээд дэлхий бол одоо цаашид амьдрахад их хэцүү болчихсон. Одоо тийм цаг үеийг харуулж байгаа. Хэдэн онд ч мэдэхгүй. Тийм. За нэг ийм гол дүр эрэхтэй гарна. За эрэхтэй бас нэг ийм охинтой. За дараа нь яг энэ байгалийн дэлхий дээр явагдаж байгаа ерөөдөө хөдөө аж ахуй харуулж байгаа. Хөдөө аж ахуй энэ сэдвтэ аюул гой хослуулаад окторгын сансрын нисгчдийн бас окторгууд болж байгаа явдлыг их гоё хослуулаад ингээд харуулчихсан. Тэгэхээр их гоё. Тийм. Аль алийг ингээд ойлгоод явахад их амар. Тусдаа нэг амар окторгуу сансрын нисгчд гэсэн юм биш. А тусдаа дэлхий дээр ингээд ерөөсөө зөв шороо бужигнаад л ингээд амьдрал хэцүү болчихсон бас биш. Энэ хоёрыг гоё ингээд авцалдуулсан. За мэдээж одоо эрэгтэй дүрд гол дүрд ганцхан охин байгаад хангалтгүй бас нэг эмэгтэй байхгүй болохгүй. За энэ нэг эмэгтэй байгаа. За энэ хоёр бол одоо окторгууд янз бүрийн одоо үйл явдалтай танилцсан. За ерөнхийдөө дэлхий дээр одоо ингээд үргэлжлэн юм шуурга тавиад тийм үе эхэлчихсэн тийм үе. Хөдөө аж ахуй одоо юу ч урах хаа болоод тийм. Ер нь техник технологиос татгалцчихсан үе. Тийм. Ер нь одоо энэ техник технологи энэ бүх юм чинь биднийг баллах юм байна. Бид нар мэдэн шүү дээ. Тэгээд нэг бордоо цацаал тэгэл Монголд бол та нар мэдж байгаа шүү дээ. Хөдөө явахад амар муухай байдаг шүү дээ. Битүү ингээд рапс тарьчихсан. Тэд чи одоо нөгөө шарсан дахиануудыг л хэрэгтэй тэр рапсын тосныг л гаргаж авах гэж байгаа юм билээ л. Тэгээ нөгөө нэг тариа ургамал янз бүрийн олон төрлийн нөгөө diversity гэдэг шүү дээ. Олон төрөл ургамлууд тархаа болоод рапс л тариад байгаа байхгүй. Муухай нүдгэл авсан шар. Тэрний хажууд хүмүүс очиж зургаад оруулаад чадчих шиг. За дэлхий бол нэг иймэрхүү байдалтай. Одоо яах вэ гэсэн асуултууд тавигдчихсан. Тийм судлаачд одоо юу гэдэг саяны гол дүр залууд одоо яах вэ? За ингээл машинтай явж итэл ингээл бас шороо содол хэцүү байдалд орчихсон. Тэгээд ингэж явж чаад ерөөдөө янз бүрийн сонирн байдлаа гэртээ нэг тийм шороо шуурганы газар шалан дээр нэг шороо унчихсан. Тэгээд тэр нь ингээд сонь юм бүтцэнд орчихсон бахан тэр ингээд судлаад ингээд байсан чинь тэр нэг тоо болж таарад тэрийн газрын зураг дээр харсан чинь нэг мэддэхгүй нэг тийм цэг харагдаа. Тэр цэг дээр нь охин тоогоо дахиад яваад утсан чинь Америкийн нөгөө NASA гэдэг шүү дээ тий. Airspace сансар судлалын тий юу гэдэг. За манайх ч одоо бүх юм байгууллага гэдэг тийм байгууллагаар биш л тий. Тэгээд тэр юм газар явагдчихдаг. Тэгээ нөгөөд бол та нар яаж бидрийг энд байгааг мэдв. Бид нар ер нь ингээд ард нийгэм зас сайн мэдгэдэггүйгээр NASA одоо цаашаа бас ажиллаа хийгээд яваад байгаа. Окторгой руу одоо өөр гариг руу дэлхийн гаригийн хүмүүс бүгдээрээ нүүх одоо тийм юм бодож байгаа энэ төр гэдэг байгаа байхгүй юу. Тийм судалгааны лаборатори төрөд иртээ. Тэгээд ярьсан чинь одоо тийм юу гурван газар Эдмунд доктор Ман нөгөөх нь хэм блэ тийм гурван гад одоо окторгуудах гариг руу хүн амьдрах боломжтой байна уу гэдээ бид нар сансрын хөлгүүд явуулсан байгаа. Тэгээд тэндээс тэр гурван газраас гурвангаас нь хүн ирж дэлхийн нэг шиг нүүж ирж амьдрах боломжтой юм боломжтой гэсэн хариу ирсэн байгаа. Тэгээ одоо бид нар яаж нүүх яах талаар одоо том одоо сансрын хөлөг хийж байгаа. Тэргээр одоо тэгэл зөөх юм байлгүй. Тэгтээ ерөөдөө дандаа Америкууд гараад идэв юм аа. Тэгэхээр энэ Америкуудыг л зөөх юм шиг байлээ. Бидрийг бол зөөхгүй юм шиг байлээ. Бид нар ч бас тэгэл зөөнө гэвэл тэгэл бас замраа бүртээ шүү дээ. Одоо ингээл хойшоо сонгоо харихын дүүргэн мөргийнхаа бүгдээрээ л тэр гариг руу хамт явна л гэж шүү дээ. Тий. Тэгэл хөдөө самнуудаас нөгөөд болч машинтайгаа тохиолдоод ирнэ. Петроос явна гэдэг. За нэг ийм юм болдго юм. За тэгээд энэ нь болохоор тэр том одоо юу юм хөлөг. Тэгэхээр энэ ийм том хөлгүүд чинь ингээд хажуу талдаа дандаа шаттл гэдэг ийм бас жижигхэн хаашаа чамаагүй нисч болдог бас юунууд. Энэ бол одоо station юм да. Тийм одоо монгол хэл дээр орчуулах жоохон хэцүү тийм учраас station гэж явчих. Station нөгөөд бол болохоор салаад нисдэг шаттлууд. Тэгээд шаттлаараа нисээд гаригууд руу ниснэ. Энэ нь болохоор яг ингээд докторгууд байж идэг. Дотроо бүх техник технологи идэж явах юм хоол унд бүх юмтай.
Тэгээд энэ тийм Miller гэдэг гариг руу одоо очдог. Ойролцоо очоод тэгээд ийм шаталтай тэгээд тэнцээ цаана болохоор artificial intelligence байгаа. Тэгээд бас ийм бүх юм асууж хэлж өгч идэг. Бүх одоо дэлхийн бүх мэдлэгийг суулгачихсан artificial intelligence одоо хоёр дахь хөлөө лекцэн дээр artificial intelligence ярьсан шүү дээ, тий? Хэмэл одоо интеллигенц. За магадгүй яг хэмэл оюун гэдээ буруу орчуулад тий бол интеллигенцээр явсан дээр. За тэр Miller гариг дээр очисон чинь тэгвэл уснаас өөр юм байхгүй. Гэхдээ асар том усан юм давалгаа болдог. Тийм л гариг байдаг. Хүн амьдрах дэлхийн нүүж очих боломжгүй. Тэгээд энэ хоёр чинь энэ гариг дээр бууж тэргээр байжгаад тэгээд энэ чинь тэгэл хажууд нөгөө окторгуйн тайм одоо хугацаа тийм үү. За бид нар бол цаг хугацаа гэж орчуулдаг. Энэ бол тэнхгийн хугацаа нь дэлхийн хугацаанаас өөр. Тий. За тэр нь болохоор тухайн тэр окторгуйн тэр байгаа газараас хамаарат өөр хугацаа хурдан удаан явагддаг. За харьцангуй гэж бид нар хэлээд байдаг. Энэ бол харьцангуй relativity гэдэг чинь харьцангуй гэсэн ойлголт биш. Хамааралтай гэсэн ойлголт байхгүй. Дэлхийгээс хамаарат энд хугацаа хурдан явагдах гэх юм уу да хурдан гэх юм уу да. Тий. Тэнд одоо хугацаа окторгуугаас хамаарат одоо удаан явагдана гэх юм уу да. Тэгээ нөөш нэг 2 өдөр л болдог байхгүй юу. Тэгээд буцаад юугаар ирдэг байхгүй юу. Стейшн руугаа ирдэг байхгүй юу. Гол стейшн руугаа. За монголоор бол яг та станц гэж бол анх орчуулж ирсэн. Тэгээд станц одоо алга болчлоо л да. Одоо тэр дулааны станц гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь стейшн байхгүй юу. Тий, станц байхгүй юу. Тэгээ сансрын станц. Тэгээ буцаад ирсэн энэ нөгөө юу нэг хамт багийн нэг нөхөр нөхгүй. Энэ тэр хоёр явсны дараа ийм унтдаг ийм юунд ороод төхөөрөмжөнд ороод унтчихдаг. Тий. Тэр хамт. Тэгэд хэлдэг байхгүй. Би та хоёрыг одоо хүлээж агаад удаад ахаар чинь унтчихсан. Тэгээд унтсан чи унтаад одоос ирэхэд 26 жил болж байна. Тэг энэ хооронд 26 жил болцсон. Та хоёр бол одоо 3 4 өдөр яваад ирсэн. Тэр гариг дээр 3 4 өдөр өнгөрсөн. Тэгэхээр тэмдгийн одоо 3 4 өдөр бол энд одоо юутай бол 26 жилийн ийм ялгаатай. Тэр гараад байгаа байхгүй. Тэгээ энэ 26 жил үлээ чинь сахал махал нургацсан бууралтчихсан суучдаг. За тэгээд ингэж эдгээр чинь ингээд яваад дараагийнхаа 2 дахь гариг руу очдог. Доктор маань гэсэн гариг. Тэнд болохоор ингээд битүү мөс хад чулууч биш ерөөс ингээд мөсчихсэн. Бас дэлхий дээгүүрээч үүлүүд нь хүртэл дээрээ бас хөлтчихсэн. Тэгэхээр ийм хүүтэн газар бол бас дэлхийн нүүж ирэх боломжгүй байна. Уул нь бол эдрээс чинь дандаа боломжтой хүрээд ирээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай нөгөө Мэд Даймон чинь тэнд сэрэ босод ирдэг. Тэгсэн энэ доктор маань гэсэн энэ гариг дээр болохоор хүүтэн Мэд Даймон болохоор тэнд судлаачаар байжгаад хамт байсан судлаач нь үхэд өөрөө ганцаараа болчихсон. Тэгээд өөрийгөө авруулахын тулд энд хүн ирж амьдрах боломжтой гэд мэдээлэл явуулаад байсан байхгүй юу. Тэгээс ямар ч боломжгүй. Тэгээ тэр нь баригддаг. Тэгээ сүүл рүүгээ энэ чинь нөгөө гол дүргээ алах гай тэр хоёр нуцалтаад нэг бөө юм болдог шүү дээ. Тэгээд тэгж жагаад мэдээ юм чинь буужин юутайгаа шаталтайгаа цухтааж барих гэдэг бас бөө юм болд юм аа. Бас жоохон экшнтэй. Тэгж жагаад өгчтэй. За тэгээд газар дээр болохоор юу болж байгааг гэвэл тэр нөгөө эмэгтэйг явуулсан нэг судлаач одоо аав байхгүй юу. Тийм. Одоо энэ нөгөө эмэгтэйгийн аав нь. Тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө бидний онол одоо хүрэлцээтэй биш байна. Ер нь бидний онол аюу муу байгаа учраас бид нар амь гарах шийдэл бол яг эцсийн шийдэл гараагүй. Ер нь би зарим юмдаар хутгаа ярьсан шүү гэдэг байхгүй. Тэгээд уучлаарай гэдэг яадаг. Тэрийгээ сая нөгөө нэг охиндоо хэлчихдэг байхгүй юу. Одоо ямар ч найдваргүй та нар бол одоо тэгэл наашигаа ирнэ гэж бол тэргүй байхгүй. За дэлхий аврагдана гэж бол тэргүй байхгүй. Одоо цаашаага одоо та нар нийлээд энэ хөлөг дотор ч бас аюу их юунууд яваа. Нөгөө эсүүд нөгөө юу нэ үр хөврөл аюу их явж байгаа. Тэнд өөр гариг дээр очингууд тэр өөр хөврөлүүдөөсөө хүүхэд гаргаад тэгээд цаашаага одоо дэлхий чинь анх аврагд өссөн гэдэг ааш.
ганц хоёр гэрүүлээс л үсэл тэгэл одоо энэ ертөнцийн чинь дэлхийн ертөнцийн чинь бий болчиход байгаа шүү дээ. Эхлээд бол ганц хоёр л гэрүүлээсэн гэж байгаа шүү дээ. Тэгэл тэр чинь үрдсээр байгаа. Тэгэхээр та нар өөр газар очиод тэгээд өөр одоо юу те хүн төрлөختөн одоо үсгээд тэгээд цаашгаа явцгаа. Наашигаа ирэх хэрэггүй баяртай гэдээ аав нь хэлж байгаа байхгүй юу. Дэлхий рүү бол одоо шансгүй. Яг бол бидний онол буруу байсан. Онлын одоо буруу онолоор бид нар ажилласан байна лээ гэдгийг хэлдэг байхгүй юу. Тэгээд байж исэн чинь одоо энэ нэг гол өвчин болохоор тэр онол дээр нь жоохон бодож эхэлдэг байхгүй юу. Ер нь юу болоод байгаа, яагаад байгаа. Сайн бодоод тэгээд энэ болохоор нөгөө түрүүч кино хэлэхэд гарч ирсэн охин нь дэлхий дээр явахдаа одоо 30 40 хүрчихсэн байж байгаа байхгүй юу. Аав нь бол ерөөсөө бараг нэг жил ч болоогүй байгаа шүү дээ нас нь. Тэр хөтгөрөөс хамаарад тэнд хугацаа маш удаа явагдаж байгаа байхгүй юу. Дэлхий дээр бол одоо гялзаад байгаа байхгүй юу. Бид нар ч бодвол гялзаал 70 нас хүрч байгаа шүү дээ. Тийм. Уул нь тийшээ очисон бол бид нар чинь мөддөө 70 хүрэхгүй шүү дээ. Тийм. Ганц 2 л өдөр гөрч байгаа шиг байл. Тэгэхээр өөр нь уул нэг сансар хөлөг байдаг бол суугаад явчвал тэгээд энэ охин болохоор тэр томьёон дээр нь ажиллаад идэх байхгүй юу. Физикийн томьёон дээр, онлайн томьёон дээр. Тэгээд ажилласаар байгаад хин чин болохоор тэр аав нь болохоор тэр окторгууд байж захта тэр бүх юмудаа танилцж хагаад онолд шийдэл олж өгдөг байхгүй юу. Тэгээд шийдлийг нь олоод тэгээд бөөн баяр болдог. За тэгэл окторгууд бол янз бүрийн болдог. Тэр цаана болохоор одоо тэр нөгөө black hole тий гэдэг эргэлддэг. Тэгээд black hole ч болохоор физикийн нэг загвар байхгүй юу. Би бүр дээр үед физикээр ажиллаж ирсэн. Тэгээд ийм лекцүүд их сонсч ирсэн. Яг black hole-ыг бол яг тэр нэг singularity гэдэг л тэрлүү ингээд орохоор бүх физикийн хууль одоо тэнд биелэгдэхгүй гэсэн. Одоо бид нар 2 цагийн 3 цагийн дараа тэдэн км цагийн хурдтай явах бол дарахаа орчих гэх юм бол тэр физикийн томьёо энэ black hole дотор биелэгдэхгүй. Өөр хурд, өөр хугацаа тэнд ярина. Тэгээ бидний яриад байгаа одоо энэ физик бол тэнд бол ямар ч хамаагүй. Тэгээд чинь хөлөгтэйгээ явж байгаа black hole-ийн хажуугаар өнгөрнө. Тэгээд black hole-ийн онлоо яам гаргана. За тэгэл цаашгаа явж байгаад нөгөө юу одоо гараад ирж байна. Нөгөө worm hole нь энэ чинь нөгөө нэг тийм үү. За бид нар нөгөө өтний нүх гэж орчуулад байгаа. Тийм. Тэгээд энэ чинь бол энэгээр болохоор нөгөө нэг бид нар чи одоо бол бид нар чинь бидний өөрийн одоо юун дотор байгаа байхгүй юу? Универс дотор байгаа. 10 хэдэн тэрбум жилийн 12 или 13 тэрбум жилийн өмнө үүссэн. Тэгээ ер нь бол одоо 20 хөрхөөгүй юу. Тэгээд одоо устдах тийм универс гэж байгаа байхгүй юу. Гэхдээ энэ бол физикийн загвар. Тийм. Одоо мэдлэг бол биш шүү. Зүгээр загвар. Тийм. Одоо мэдчихсэн гэсэн үг шүү. Hypothesis явж байгаа шүү. Тэгээ энэ дээр бол яг ер нь бол универсээс нөгөө универс руу ийм одоо юу гэдэг юм байна. Worm hole шиг ийм юу гэдэг юм байна. Одоо сувг гэх юм уу, нүх гэх юм уу, юу гэдэг юм. Тэрүүгээр товчлоод нөгөө универс руу очиж болох юм байна гэсэн тийм яваад байгаа байхгүй юу. Тэгээд тэр универсэд нь болохоор нөгөө өөр юу байгаа гэдэг байхгүй юу. Тэр Эдмунд гэдэг гариг байгаа гэдэг байхгүй юу. Тэгээ хин гол дүрчин өөрийнхөө тэр шатал хөлөгтэй стейшнээс салаад тэгээд worm руу өнтер ордог шүү дээ. Ишиг ингээд ордог шүү дээ. Ороод тэр дотор ерөөсө шал өөр физикийн хууль өөрчлөлтөд шал өөр dimensionуд үйлчлээд эхэлж байгаа. Бид нар ч болохоор x, y, z гэсэн ердөө урт өргөн өндөр гэсэн гурван л юун дээр явж байгаа шүү дээ. Бид нар чинь dimension дээр явж байгаа шүү дээ. За бид нар яг тэнхлэг гэж орчуулад байдаг. Тэгээ уул dimension-ээр явбал болно зүг. За энэ чинь бол 5 6 dimension болоо явчихдаг. Тэгэхээр нэлээд одоо физикийн бас жоохон анхны мэдгэтгүүнтэй байж уншаад ойлгоно л доо. Тэгээ dimension гэдгийг ойлгоно гэдэг чинь ер нь бол жоохон том ертөнцид дээшгээ окторгүй ертөнцид оршоод ирэхээр хугацаа орон хоёр ерөөдөө нэг болчихж байгаа. Тэгээ тусдаа биш. За бид нар болохоор space-ийг орон зай гэж орчуулад байгаа шүү дээ. Орон зай гэдэг чинь distance гэсэн үг шүү дээ. За цаг хугацаа гэдэг юг time-ыг орчуулад байгаа шүү дээ. Тэгээ хугацаа гэдэг нь time л доо. Цаг гэдэг чинь бол нэг watch шүү дээ. Ингээд бид нар бол юм жоохон ингээд холиод яваад байдаг. За тэр ч удаад өрч. Тэгээ бүр 5 dimension л орчдөг. Тэр dimension дээр ороод ирэхээр ерөөсөө одоо цаг өнгөрсөн цаг
ирээдүйн цаг гэсэн ойлголт ерөөдөө ус шиг ганц юм. Тийм. Тэгээд одоо ерөөсөө хамаагүй юм болдог. Тэгээд ич бүр өнгөрсөн үеилгөө энэ төр очино. Тийм. Охиныхоо өнгөрсөн үеилгөө очиод тэр үед тэрнтэй нь харьцаад тэгээд дараа үеэд нь өөрийнхөө том юм тэр явуулаад бөө юм болно. Тэр үзэхэд их гоё сонирхолтой. Тийм. Гол нь олон dimension гэдгийг нэг ойлгож байгаа хэрэгтэй. Multi dimension. Өнөөдөр бол бүр dimension бүр утгаалтчихсан. Физик ингээд сүүл рүү бүр утгаалтчихсан. Одоо ч бүр 12 dimension тэр яриад байгаа шүү дээ. За тэр ч яах. За ингээд ер нь бол юу болвол одоо the science of interstellar гэж байгааз та нар энэ лөө орох юм бол айгу гоё. The science cocktails presents the illusion of юу гэж байгааз тэгээд reality гэж байгааз тий center of reality. Өөрөөр бодит байдлын illusion гэж байгаа байхгүй юу? Их гоё үг. Reality чинь бодит байдал шүү дээ. Illusion чинь болохоор зүгээр л толгойд эргэлдэж байгаа бүтэхгүй одоо юу гэдгийг сэтгэл бодол фантаз одоо юу гэдгийг мөрөөдөл төсөөлөл өчнөө юм явж байгаа шүү дээ illusion дотор чинь. Их гоё үг illusion гэж. Ер нь бол бид хүн төрлөختөн ерөөхдөө маш их том illusion дотор амьдардаг. Тийм. Хүний хувийн амьдрал ч гэсэн дандаа illusion явдаг. Тийм болно доо, тийм хийндэ, тийм бүтээндэ, тийшээ явна да. Тэгээд болгочиндоо гэсэн. Гэрүүлч гэсэн том illusion шүү дээ. Тийм. За, лавыг бол illusion гэдэг шүү дээ. Хайр гэдэг бол том illusion. Хайр бол тийм. За, өөр юу гэж бас illusion гэдэг үлээ тийм. Ер нь бол 2 3 юм бол дандаа illusion шүү гэж гэдэг байгаа шүү дээ. Тэгээд өнөөдөр нэг залуучуудын хэллэг байгаа шүү дээ. Энэ нэг 10 жилийн нэг охин сууж байгаа. Илүүлүү гэж нэг ойлголт байгаа шүү дээ. Тэ? Залуучууд чинь одоо Z generation чинь Gen Z чинь нэг лугаа илүүлүү гэж хэлдэг гэж байгаа байхгүй. Гэтэ illusion дүүдэ гэж байгаа байхгүй. Сүүлийн одоо жаргоо юм уу да. Тэгээ энд айгуугаа тайлбарсан байгаа. Interstellar-ын фильмийн физикийг айгуу тайлбарсан тийм видео байлаа. Бүр юм YouTube дээр айгуу гоё. Тийм. За энэ нь болохоор тэр нөгөө нэг тэр worm гэдэг байгаа чинь тэр байхгүй юу. Ер нь нэг окторгууд чинь орон зай одоо бид нар чинь бол одоо дахин руу ингэж очиод тэгээд дахин руу явчих шүү дээ. Окторгууд чинь болохоор нэг том биетүүдийн галактикуудын том одоо нарууд шүү дээ. Нар чинь нэг од шүү дээ. Том одууд тий. Тэрийг чи одоо юу гэдэг байгаа шүү дээ. Супернова гэдэг байгаа шүү дээ. Тэд нар чинь тэдний бохоо их асар том учраас ойр орчныхоо оронг дахиалгадаг байхгүй юу? Дахиалгадаг байхгүй. Тэгэхээр чин хугацаа тэр дахиалсан оронгоор нь гэж дахиж бас явдаг байхгүй юу? Тэгээ тэр хугацаа зарим газар хурдан, зарим газар удаан байна гэдэг чинь бас тэрнээс амралтай байхгүй юу? Тэгээд эн чинь болохоор хэрвээ универсээс нэг универсээс нөгөө универсээр явах юм бол нөгөө окторгон оронгийн юугаар тойрч очих болно. Тэгэхдээ ийм бором юу байгаа, хоол байгаа. Тэрүүгээр ингээд товчилж болно гэсэн ийм одоо зураг байхгүй юу? Энүүгээр чинь саяны тэр гол төр залууч нь товчлоод нөгөө универс руу очдог байхгүй юу? Олон dimension шүү. Бид нар x y юу гэдгээрээ өөрийнхөө одоо энэ бид нар бол маш их жижигхэн хэмжигдэхүүн дотор байгаа байхгүй юу? Бидний энэ хэдэн километр, хэдэн мянган километр юу ч биш. За бидний нэг тийм үү 5 минут, 10 минут энэ чи юу ч биш. Тэгээ 5 жил, 10 жил, 1000 жил, 100 жил, сая жил ч юу ч биш. Окторгууд болол. Тэн чи тэрбум жил ярина шүү дээ. За бидний хөөрхий залуу нэг 70 80 нас бол юу ч зөвхөн агшин. За тэрэн дотор бидний бие хаа бол хөөрхий өстой одоо юу гэдгийг тоосон царх юм уу? Тий. Юу ч биш. Би нэг тоосон цар гэдэг хаан физик толгуурлаад нэг ярьслага өгсөн байсан чинь дараа нь би нэг хинтийн номын санд байжсэн чинь ерөөхдөө 10 жилийн хүүхдүүд их ирдэг л дээ. Яг номын сангийнхан ээж аваадаасаа илүү 10 жилийнхэн таныг сонссон гэдэг. Бахан алхангийн охид өгöd ороод ирсэн. Тэр нэг айхтар охин байсан. Намайг YouTube-ийн миний бүх ярилцлагыг үзчихсэн. Тэгээ та тэгж хэлээдсэн. Тоосон царыг хэлээдсэн. Тэрүүгээрээ та юу хэлж байгаа юм тэргээд бас. Тоосон цар биш болчих гээд байна. Тэгээ би тэр тайлбарлаж ирсэн юм. Наас чинь физикийн хичээлээ. Тий. Бодит амьдралтай юм ч хамаагүй гэсэн. За газар дээр бол ерөнхийдөө энэ цаад эрэхтэй нь бол одоо юу нэ бэлээ? Чи хүүн баха. Тий хүүн. Хин чи наадлын эмэгтэй дахрах хүү охин хоёр ингээд
бүр хөгшөрч болцсон байж байгаа байхгүй. Африкийн хугацаа чинь тэнд чинь маш удаан явагдаж байгаа учраас хөгшрөөгүй. Энд чинь дэлхийд дээр хугацаа маш хурдан явагдаад байгаа байхгүй. Нэг мэтгэл 30 жил, 40 жил явагдчихсан. Тэгээд дэлхийд дээр бүр байдал улам хэцүүдэд байгаа. Яах вэ гэдэг. Тэгээд яг эмэгтэй бол ерөөдөө одоо шинэ онол гарч ирж байгаа, шинэ юг янзлан бөөл юм ярьдаг л да. Та нар үзээрэй. За одоо хин чин бол өөрийнхөө нөгөө шатталт одоо суудсан black hole руу одоо black hole биш worm hole руу орж ирж байна. За тэгэл тийм зөв бөө юм болно. Тэгэл сонин юм болно. Одоо энэ чинь жишээл тийм өнгөрсөн тентэр очичихсан. Энэ нөгөө номын тавиурын тэдний охиных нь өрөөнд номын тавир байдаг. Охин ном уншдаг. Тэгээд тэр номын тавирын араас охинтойгоо харьцах гэж их оролддог. Тэгээд яагаад вөхөр нөгөө охин нь болохоор хизээ ирэх юм гэдэг гэсэн чи тэдний дээр нь би заавал буцаж ирнэ гэдэг. Хоёлаа нэг яг адилхан бугуун цаг гаргаж ирээд цагаа яг адилхан болгоод тийм үү одоо ингээд яг хоёлаа энэ адилхан цагаар явна шүү гэд. Чиний хугацаа миний хугацааг адилхан байх ёстой гэсэн ийм нэг цаг бугуун цаг өгч ирсэн. Тэгээд бугуун цагийн охин нь бас харгасан чинь энэ хоёр ч кодлдог морс гэж өгдөг гэдэг. Тэр тоонуудыг ингэж тэр секундын зүгээр ингэж морццоор байгаа. Тэр аав нь окторгуугаас тэр worm hole-оор явж байхдаа олон dimension-д байж байхдаа олон dimension-аас онлоо гаргаж ирж батлаад тэгээд та нар бол ийм шийдэл төрвөл дэлхий аврагдах юм байна шиг гэсэн томьёог нь явуулчихдаг байхгүй юу. Тэгээд тэр томьёогоор нь охин нь дэлхий дээр айхтар сөрхий ажиллаж ирсэн тэр дэлхийн нүүх гээд ажиллаж ирсэн тэр юун дээр нь судлаач дээр NASA-гийн судлаач дээр очиж хэлээд тэгээд маш том одоо хөлгийг стейшнийг тэгээд дэлхий өөрөө стейшн болчихсон. Тэгээд окторгууд хаашаа бол хаашаа ингэж явж байгаа. Тийм юу болсон байхгүй юу? Тийм том одоо дэлхий гэсэн дэлхийн өөрөө юунаас аль хэдийн дэлхийн бөмбөрцгөөсөө холтчихсон. Тэгээд аль хэдийн дэлхийн бөмбөрцгөөсөө холтчихсон явж байгаад worm hole-ын хажуугаар явж исэн чинь worm hole-д манай нөгөө аав нь юутайгаа шатталтайгаа явж байгаад тааралдаад тэгээд нөхрүүд аавын шатталтыг авардаг байхгүй юу. Тэгэд авраад өөрийнхөө том стейшн дээр авчирдаг байхгүй юу. Том стейшн бол айл хэдийг хөгжчихсэн. Тэгээд тэндээ бүр эмнэлэгтэй. Тэгээд энэ нөгөө гол дүрийн чинь нэр чинь Купер шүү дээ, тий? Купер гэдэг нэртэй бүр эмнэлэг байх болчихсон. Тэгээд цонхоор нь хардаг шүү. Тэгсэн чинь шал өөр дименшнд очичихсан байдаг шүү дээ. Тэр хүүхдүүд тэнд бейсбол тоглож байдаг шүү. Дименшн өөр болчихсон. Өөр дименшнд очичихсан. Өөрөөр бид нар 3 дименшн яг өөрсдийнхөө дименшнээр л бүгдийг ингээд тооцоолоод ирсэн юм байна. Нүүж суухыгаа окторгон дименшнээр бодож томьёогоо гаргаагүй байна гэдгийг чи хэлж өгсөн байдаг байхгүй юу. Тэгээд тэргээрээ болохоор бид нар чи асуудал шийдчихсэн. Тэгээд эмнэлэгт сэрдэг штэ. Тэгээд та бол ингээд worm hole-ийн хавьчилд явж байхад бид нар таныг одоо олсон. Та бол ер нь их ядарчихсан, хэцүүчихсэн, эцэд турцсан байсан. Тэгээд эмнэлэгт одоо ингээд сэрдэг. Купер эмнэлэгт. Тэгсэн та нар миний нэрээр нэрлэжгүй охины чинь нэрээр нэрлсэн гэдэг байхгүй юу. Тий. Тэдс нэг аавынхаа нэрээр дандаа явдаг шүү дээ. За охин нь болохоор одоо юунд бол энэ хооронд 90 нас хүрчихсэн байж байгаа байхгүй юу. Одоо яг өөх гээд орон дээр одоо гэж байгаа байхгүй юу. Юуг нь туслын салгахтал тэгэл бай болох гээд тэгээд амжиж ирдэг. Амжиж одоо ирж охинтойгоо уулзж байгаа байхгүй юу. Тэгээд би чамд одоо ирнэ гэж амласан бидтэй гээд харин тийм амлсан гэдэг. Тэгээд тэгтээ охин хэлдэг байхгүй одоо буцах хэрэгтэй. Яг бол тэр дээр нөгөө стейшндээ нөгөө эмэгтэйг орхичод ирсэн байхгүй юу. Эмэгтэйг орхичод ирсэн. Шатталтайгаа ганцаараа явсан байхгүй юу. Тэр worm hole руу орохдоо. Тэгээд юу тэгээд тэндээс нууцаар нэг шатталтанд суугаад тэгээд хинлүү нөгөө эмэгтэй рүү буцдаг байхгүй юу. Эмэгтэй болохоор юунд байж байгаа? Эдмунд гээд гариг дээр очихсон. Тэр Эдмунд нь болохоор нөгөө ман нөгөө хин хоёроос өөр Миллер хоёроос өөр юу байхгүй юу?
амьдрах боломжтой гариг байхгүй. Яг л одоо юугүй байж байгаа үз. Толгойн нисгэн байж байгаа үз. Тий. Тэгэхээр хүчил төрөгчтэй ямар ч асуудал гэсэн үг. А нөгөө хоёр гариг дээр болохоор хүчил төрөгч муу учраас нэг нь бүр амиактай гэдэг шүү дээ. Эний дээр Маттемны гариг чинь битүү амиак гэдэг шүү дээ. Тий. Тэгээд амиакаар амьсгалах гэж алардаг шүү дээ. Тэгээ ийм одоо гариг руу одоо ийшээ чинь хин ирж байгаа байхгүй юу? Купер чинь ирээд Купер хинтээ нийлээд одоо энэ нэмэгтэйтэй нийлээд тэгээд тэнд явж байгаа нэг өөр өөр янз бүрийн юмнууд лаборатори юмнууд явж байгаа. Тэгээд шин юу энд бүтээгээд шин амьд бүтээгээд тэгээд магадгүй одоо юу нөгөө дэлхийн том юм дээр хөлөг дээр явж байгаа шүү дээ. Магадгүй одоо тэдэргээ дууддаг ч юм уу, тэдэр нэрдэг ч юм уу. Яг тэгэхгүй бол ер нь хин Куперийн хувьд бол буцаад энэ хоёрын хувьд буцаад очих яг хэцүү болчиход байгаа байхгүй. Яг бол тэн чинь нөгөө аж ахуйчин нар нь энэ хоёртой чацаа байгаа байхгүй. Тэгэхээр чи тэдэртэйгээ амьдрах гэж аюу зөрчилтэй болчих байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө гаригаа бүтээгээд өөрийнхөө амьдралаа бүтээд өөрөө энэ хоёр шин одоо хүний нийгэм, хүний ертөнц civilization гэж хэлдэг шүү дээ. Байгууллагаас өөр аргагүй болж байгаа байхгүй. Ийм айгүй тийм сонирхолтой. Та нар үзээрэй. Тэгээд одоо ирээдүй ер нь тэгэл хүм хөрлөлтөн бол ингээл хаана газар очиод ингээл шин амьдрал бүтээх. Ер нь тэгээ эний цаагаар айгүй их юм хэлдэг юм аа. Тэр юуг нь үсгээр тэр түрүүн би нэг харуулсан ш нь YouTube дээр. Тэр нэг номын төврүүд дандаа харуулаа л байгаа шүү дээ. Тий. Тэгээ тэр юу хэлээд аваа гэхээр ерөнхийдөө ер нь ирээдүй бол тийм үү ирээдүй ном дотор л байгаа шүү гэж хэлээд байгаа байхгүй. Ном уншихыг л тийм үү анхааруулад байгаа байхгүй. Номын төврийг л харуулад байгаа байхгүй. Ном л унших хэрэгтэй шүү гэдэг байгаа байхгүй. Ном уншихгүй бол юу ч өтөхгүй шүү л гэдэг байгаа байхгүй. Тэр цаад мессеж нь айгу мундаг. Цаад мессеж нь бол ном уншиж л хүн төрлөختөн өөрсдөө аврна. Хүн ч гэсэн өөрийгөө аврна. Ном уншихгүй бол ямар ч шансгүй. За тэгтээ яг нэг Монгол руу буугаад ирэх чинь дахиад нэг юу болчихдог ш нь парадокс гэдэг шиг. Монгол хэл дээр ном уншихар чинь тэгэл гэцүүч та нар мэддэг ш. Тэгэл эхлэв ш. 20 бот, тэдэн бот. За тэгэл одоо манайх нэг арчилсан Марксийн капиталыг хүртэл орчуулсан гэдэг ш. Тэд ч болохгүй ш. Яг бол монгол хэлээр орчуулах юм ш боломжгүй би харсан ш. Тэгж орчуулж болохгүй ш. Тэг гайвуулч тэр орчуулсан миний таньдаг нөхрийн аав юм билээ. Тэг бид нар номын шүмжлэхээр нөгөө таньдаг нөхрийн аавыг шүмжилчих гэдэг. Нөгөөд чинь аав минь нэхгүй шүү гэдэг. Тийм маа миний аав бол агуу хүн чи юу юм гэдэг. Гэхдээ чи наав ч юм уу хөргөж ял. Сул хүн байж дээ гэдэг ч нөгөөд ч одоо намайг хотгож яах гэдэг шүү дээ. Тийм манай гэрийн дээгүүр дрон нисгэх гэдэг шүү дээ. Тэгэд энэ их ядаргаатай энэ нөгөө социализм үеийн нэг өгчүүч чинь ингээд гачин юмуд ингээд дураараа төрүүлээд гачин замрааг юмнууд орчуулсан байдаг. Одоо энэ Моис шүтээс анаах мэдэн шүү дээ бид нар. Тэгээ тэр номнуудыг одоо засаж янзлахгүй бол болохоо болчихсон. Засаж янзлахаас өөр арга байхгүй. Тэгэхээр баахан өгчүүд, баахан төрийн шагналтай өгчүүд, баагсан Чингисийн одонтой өгчүүд уурлах юм шиг байлээ. Тэр дараагийн лекцэн дээр бол одоо би нэг өгнийг бас уурлуулах нэг лекц заах шүү дээ. Лекц болгон дээр нэг өгнийг уурлуулж шүү дээ. Тэгээ одоо бидний гол яг энэ кино фильмийг яг үзсний дараа одоо бид нар өдөр хөдөөнизм ярьлаа, нутгизм ярьлаа, хотизм ярьлаа, нийгэм ярьлаа, нийгэмшил ярьлаа, иргэншил ярьлаа. Энэ бүх юмний цаана энэ киноны тэр цаашаа хилээд байгаа тэр номын төвөр ном унших. Энд чи яагаад бидэрт маш их чухал уу? Би дард хэлж би бол за физикийн нэлээд ном уншсан, философийн ном 5-600-аад чухал номнуудыг бол ерөөдөө уншсан байхгүй тэр майл дээр. Тэгэхээр би чинь юу яриад байгаа мэдээд байгаа байхгүй. За манай нөхдүүд ямар хэмжээнд вэ гэдэг чинь бид хараал мэддэг. Би номыг нэг жоохон ингэж хараал тэгэл бушуу хаадаг байхгүй. Ямар балаа юм. Гай болж нөгөөх нь төрийн шагнал авчихсан байдаг. Тэгээ Монголд магтчихсан байдаг. Хүүхдүүд нь шүтэн биширчихсэн байдаг. Манай агуу гэдэг. Тэгэл бид нар явсаар байгаа тэгэл яг ном руу л ирэх юм байлээ. Ном руу ирэхээр унших ном байхгүй. Яагаад унших ном байхгүй гэхээр бичгийн соёл дутагдсан.
Хамгийн чухал соёлоодын дотроос хамгийн чухал соёл бидэрт байхгүй байхгүй. Энэ болохоор бичгийн соёл. Бичиг зөв байх, зөв бичсэн байх. Тэр бичгийг уншаад ойлгомжтой байх. Философи бирс ойлгодгүй, номыг уншаад ойлгодгүй гэж би шууд зөв гэж хэлдэг байхгүй. Багшаа таны лекцийг ойлгоод байх юм, тэрийг ойлгоод байх юм, тэр юу вэ? Уу яг тэр чинь тийм байхгүй юу? Тэгээ бид нар чи ерөнхийдөө бичгийн соёл үүсээгүй ерөөсөө. Яг нь уйгуржин бичиг гэдэг чинь монгол бичиг гэж буруу хэлээд байгаа уйгуржин бичиг бол яг тухайн үед тэр ноёдууд, манжийн ноёдууд юу гэдгийг тэрийн зөвхөн алтан бичгэн дээр хэлжсэн байгаа байхгүй. За тэгээ нөгөө ганжуур ч гэдэг юм уу сүрхэн ном ингээл яриад ахаар тэрийг ингээд хараад тэр төвдөр биччихсэн ч юм уу санскритээр биччихсэн. Яг одоо кирилл сүргөө буулгаад яг бидний өдөр тутмын уншдаг номын нэг болгоогүй байгаа байхгүй. Тэр бид нар ч юм уу хаач байна байгаа байхгүй. Одоо бид нар зөвхөн бичиг үсэг тайлагдах тийм хэмжээндээ очичихсан байхгүй юу. За яг англиар нөгөө фэйсбүүк дээр мессеж өчөө сошиал медиа руу орчихдог учраас бичгийн соёлын шаардлага байхгүй байгаа байхгүй. Тэгэл айлаа нэг янз бүрийн бичээд тахад тэгэл болчих. Бүр бич чадахгүй тэгэл эможи явуулчих шүү дээ. Тэр эможи ч юм бол бичиг үсэггүй хүмүүс юм шүү дээ. За юу бол чат GPT бол бас л тийм шүү дээ. Бичиг үсэггүй ер нь жоохон хэцүү хүмүүсийн л зориулсан юм шүү дээ чат GPT. Тий. За мэргэжлүүдэд бол айгүй хэрэгтэй чат GPT бол эмч хүнд, архитекторч хүнд бол хэрэг болно. Тийм тэндээс нэлээд мэдж авна. Тэгэхээр бид нар үгийн дүрм утга маш их дутагдaltaй. Бидэрт үгийн дүрм байхгүй. Юу гэж хэлж байна? Одоо бодол гэдгийг юу гэж ойлгож мэднэ? Мэдрэмж гэдгийг юу гэж ойлгож мэднэ? Сэтгэл гэдгийг юу гэж ойлгож мэднэ? Яг бол уулын тэр бүгд чинь кодтой болцсон байх хэрэгтэй байхгүй. Сэтгэл гэдэг яг л бид нар нэг л ойлголтоор явах хэрэгтэй байхгүй. Тэгжээ бидний код үүснэ шүү дээ. Тэр бичгийн соёл үүсэх учраас бид нар юу гэж биччихсэн хамаагүй. За тэгээд их шиг гээд хэлэхээр бүр утгаа алддаг. Би нэг аагаад их шиг гэдгүү вэ гэдэг чинь тэр байхгүй юу. Биш нэг үгийн дүрмтэй болох гэдэг шүү дээ. Наад үгээ 50 байлгаачтай зүгээр байлгаач нагаад үгээ. Яах гэж ихсэн бишгийн хусч хаяад байгаа. Үг зүгээр байлгаач, үг 50 байлгаач. Тий. Миний уур чинь дандаа тэр явж байгаа шүү дээ. Наад үгээ зүгээр бичижээч. Зүгээр нэг үгийг бичиж яагаад чаддаггүй юм. Одоо нэг бичгийн гэдэг дээр одоо тэр ийг бол гэж л байгаа. Тим юмны хоорондын и г амар юм явж байгаа шүү дээ. Тэгвэл гэхгүй бол бодох юм шиг байл шүү дээ. Тий. За өгүүлбэрийн бүтэц тодорхой биш. Би нөгөө монгол хэлний асуудал дээр ярьжсэн шүү дээ. Бидний өгүүлбэрийн бүтэц өөрөө тодорхой биш байхгүй. Хэлсэн шүү дээ. Одоо англи хэл, герман, франц дээр европын хэлнүүд бол эхлэхдээ субъектээр эхэлдэг гэж хэлсэн шүү дээ. Дандаа би гэж эхэлдэг. Би сонссон, би харсан. За тэгээд хоёрт нь болохоор тэдний үгийн бүтцэд биегийнхаа ард заавал үйл үг нь байх хэрэгтэй. Шууд сандал ширээ объект нь байж болохгүй. Тэгэд үйл үгийнхаа дараа объект нь байх хэрэгтэй. Бүр ингээд хууль хаач англи хэл сурахад энэ бол хууль. Энээс өөрөөр хизээш биш болохгүй. I kill you гэж байгаа шүү дээ. Тэс англиар хизээш I you kill гэж хэлж хэлэхгүй. А бид нар бол би чамайг ална гэж хэлж байгаа шүү дээ. I you kill гэж байгаа шүү дээ. Англи, герман, француучин болохоор би ална чамайг гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ эн чинь гатуу байх хэрэгтэй байхгүй юу? 10 жилийн сургуульд монгол хэлний багш энийг бид нар хууль болох толгойд суулгах хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгжиж бид нар чинь хэлний соёл бичгийн соёлын кодтой болох байхгүй юу? Тэр бидэрт байхгүй. Объект субъектыг бол яаж л байж холж хутгаж ярьж болно. Тэгээд ямар нэг юм бичээд нэг хүнд үзүүлэхээр заавал засахдаг байхгүй юу? Утгын засах уу, тэрийн засах уу, өгүүлбэрийн засах уу, энийн засах уу гэх. Бүгд өөр өөрийн ойлголттой. Амар. Би ч нэг Монсуудад анх ном бичээд тэгээд за одоо редактор төгнөө гэж. Тэгэл редактор төгсөн ч юм уу амар юм хөрөд ирж байгаа юм чи. Тэгэл би өө за болоо. Мойс бас тийм. Мойс ч юм яг философийн лекц хичээл ингээл ясч тийм. Тэгэхээр нэг өвгөн бас над нэг ном өгөөл. Тэгэл тэрийг ингээл харсан чинь амар юм байна юм чи. Тэгээд бушуухан тэндээс сухтаасан шүү дээ.
Тэгээ нэг өөрийнхөө философи акт юм байгаад шүү дээ. Йоо алуулах юм байна энэ хүмүүс чинь. Яг бол үлгэн дотгой биш. Барууныхныг дуурайгаад би гэд яриад байгаа. Чи яас их би гэдгийг их цантай ингэж байгаа байхгүй. Тэгэхэд Америкууд, Герман, Францууд I гэд ярил хэзээ ч санахгүй шүү дээ. Чи яас их I гэдгийг бие тоосон золиггүй. Тэгэхгүй шүү дээ. Тэр одоо бид нар чи яаж яана вэ? Би чамайг ална гэдгээр явах юм уу? Би ална чамайг гэдгээр явах юм уу? Эсвэл чамайг би ална гэдгээр явах гээд байгаа юм уу? Чамайг ална би гэдгээр явах гээд байгаа юм уу? Аливаар нь одоо явах гээд байгаа. Үйлдвэрийн аль бүтцээр нь. Япон, Солонгос одоо юу гэдэг? Эдгээр чи бүгд тодорхой болсон байгаа шүү дээ. Тэ. Бид нар хамаагүй яаж л яаж хийж байна. Тэгсэн мэт Монгол хэлний дүрмэстэй гайхамшигтай агуу магуу гэж солиороод идэв. Нөгөө мөсөө ханч. Тэгээ нөгөө Монгол хэлний багш нар чинь би их шиг гэдэг гэсэн чинь тэгээд нэг 10-аад жилийн өмнө бүр хэцүүсэн шүү дээ. Ядж чад би нөгөө лекцэн дээр сууж ирсэн дарханы нэг охин байсан. Биш Эрдэнтийн нэг охин байлуу. Ээж нь Монгол хэлний багш гинэ. Байсан. Тэгээ нөгөө миний нэг ишгдээ төвөг зүйлсэн чинь нөгөөх нь бүр наа танаа багш чи юу юм мэддэггүй хүн байна гэдэг. Өнгөрч гисэн гэсэн. Тим эг гэдэг юм гэдэг. Маалч гэдэг шүү дээ. За ингээд тэгээд одоо объект субъектийн асуудал бид нар ороод ирнэ. За тэгээд ярианы хэл бол тийм үү? Ярианы хэл, ярианы үг, үгийн дуудлагад байна шүү дээ. Бичгийн хэл хизээч захирагдаж болохгүй байхгүй юу? Бичгийн хэл бол бичгийн хэл. Тэр одоо хэлгээд дамжин сөрөө юм уу? Хэлгээ эренчин юу гэж хэлж ирсэн тэрүүгээр бичиж болохгүй шүү дээ. Тэр захирдаж болохгүй шүү дээ. Оно гэж бичэл one гэдэг байгаа шүү дээ. Тий. Гэхдээ чи яах гэж one гэдгийг оно гэж бичээд байгаа ингээд англичууд руу очиод хэлээд үзэлтэй. Та нар юу ямар холаа юм гэдэг. Тий. Манай ч юм бол наас чи хэлний угийн аа байна гэтэргээс л яриад байгаа шүү дээ. Хинийх нь хэлний уганд тэгж хэлэгдэт байгаа мэдэхгүй. Тэгснээр зарим хэлний үзүүрийнх ч гэж мэдэхгүй. Би бүр 10 жил байхад бүр амар хэцүү байдаг гэсэн шүү дээ багш нартай. Ер нь олон багш нартай хэлэлцэн дээ. Монгол хэлний багшуудтай болдог л яах. Гэтэ яг сүүл рүү би цээжилж ороод дөнгөө аваад гардаг гэсэн шүү дээ. Цээжилж ороод тэгэл ерөөхдөө цээжилдэг болчихсон. Физикийн хүртэл би сүүлд Германд очсон манай физикийн номнууд, физикийн Ньютоны хуулиудыг буруу орчуулагдсан мэдгдсэн шүү дээ. Тэгтээ одоо яах вэ? Алийн болгоны нөхдүүдтэй ч одоо тийм үстэй одоо хөдөөнөөс нь ахуулаад физикийн профессортай нь одоо хэлэлдэх гэж. Тэгэхээр бид ч улсаараа ер нь жоохон тийм асуудалтай. Тэгээд айх жаргахгүй би одоо тэр бол бидэд бол маш хийх юм байгаа. Надад бол маш хийх юм байгаа. Угийн оогоос өсвөлээд үзүүрийн оо хүртэл та нар хэлээд тэгээд хэлээд үсттэй тий. Та нар хань энтер гэдэг гоо зөөлний тэмдэгтэй хэлдэг. Та нар дандаа хонь гэдэг ийтэй хэлээд байгаа байхгүй юу? Хань. Марийг та нар зөөлний тэмдэгтэй хэлдэг. Хань энтер гэдэг зөөлний тэмдэгтэй хэлдэг. Тий. Айгу хөөрхөн байхгүй тий. Би хэлдэг байхгүй мори гэдэг ах нь бишээ мори биш. Мари гэдэг. Ханя гэсэн зүйл хань нэг чигэд багс нуснах гарах гэж байгаа юм чи. За хуудас уншина гэдэг бол тийм амар юм биш ээ. Ер нь уншина гэдэг бол тийм амар юм биш. Ямар ч улс, орон, ард түмэн тийм уншиж л хөгждөг. Уншихгүйгээр ямар ч хөгжихгүй. Яриад явж хэрэггүй. Яахан ярьж. Унсан хүн ярьж бол. Унсан хүний яриа шал өөр. Шаагүй ээж тэгэл болоорт нөө ярьчлаа энэ төр гэл. Би нэг хизээ нэг номын нээлт бас нэг 10-аад жилийн өмнө 12 3 жилийн өмнө ирчээд удаагүй байсан номнууд бичээд тэгээд номынхаа нээлтийг нь юунд энэ төр номын том заалан дотор хийжсэн. Тэгээд ингээд залуучууд янз бүр хүмүүс суудсан байсан. Тэгээ нөгөө нэг номоо танилцуулаад гэсэн чинь нэг залуу би танаас юм асуу гэдэг. Гэхдээ би таны номыг уншаагүй л дээ гэж байгаа байхгүй. Өдөр чинь энэ чинь Монгол байхгүй юу? Хүний номыг уншаагүй тэгсэн мэт номны тухайн асуулт асуух гэдэг байгаа. Яасан гэсэн ганцхан гарчгийг нь харчихсан. Тийм гарчиг нь болохоор монголчуудын хар хайрцагны бодлого гэж ном байсан байхгүй.
Black Box гэдэг олон улсын том ялуул байдаг. Тэгээ бид нар хар хайрцаг гэдэг хар хайрцагны бодлого гэсэн тэр ном бичсэн. Тэр үед маш их юм бас нийгэм рүү хандаж улс төрийн сэдвтэй ном бичсэн. Өө тэгсэн энэ бас баахан Чингис хаан ярьсан нэг үгэн байт юм аа. Ерөнхийлөгчд иргэний зовг намаас нэг твшиж ирсэн. Тэгсэн чинь төрийн яхраа төрийн хар хайрцаг гэдэг. Бэлэгдэлгүй ямар сонсогдож байна. Халтан хайрцаг гэхэд яат юм. Тэгсэн чинь инженеэрс нэг нөхөр босч ирсэн. Гүүгүү тэгэл одоо гандан ч хүний тэгээд өгөхээр алтан хайрцаг нээдэг үсттэй. Гэсэн чи дугуулчих жоохгүй. Тэгэхээр одоо төрийн хар хайрцаг гэж болохгүй юм байна л да. Харангуйтай гэж болохгүй. Бэлэгдэл. Хээ хуартай. За хуудас уншна гэсэн нь үйлдвэрийн дараалалаар явах хэрэгтэй. Тэр аягүй чухал. Нэг үйлдвэрээс нөгөө үйлдвэр логикоор гарч явах чухал. Тэр аягүй чухал. За тэгээд хуудасууд нийлжээж ном унших асуудал гарч ирнэ. За одоо ном уншлаа, одоо бодож эхэлнэ. Ном ч юм бол бодоход зориулсан. Юу гэж байгаа юм бол номоо хаалаа. За энэ ном юу гэж байгаа юм бол? Энэ ном юу гэж вэ? Тэр нөгөө миний орчуулсан тэр Хайдегерийн байх ба хугацаа being and time англиар германаар болохоор sein und Zeit гэдэг. Тэр ном бол ерөнхийдөө ном уншиж дууссаны дараа тэр номын тухай бодох. Уншиж явахдаа бол яг сурахч шиг унших. Тэгжээ. Хайдегер тэгж байгаа юм байна. Тэгээд дараа нь ерөнхийдөө тийм номны тухай. Тэгээд ном бол ерөнхийдөө үржийн л уншиж явах хэрэгтэй. Нэг уншаад ойлгочих нь, нэг уншаад болчихно гэсэн байхгүй. Ном бол дандаа л уншиж явах. Авцсан урагтчихсан. Тэгэл уншиж явах. Жохон байж байгаа л уншиж явах. Одоо би чинь нөгөө урд уншижсэн нэг 500-аад философийн номнууд одоо дахиад ихнээс нь уншиж эхэлж байгаа байхгүй нэг. Дахиад шин юм гарч ирж байгаа байхгүй. Тэ? Бид чинь буруу биш байхгүй. За тийм явж байгаа. Тэгэхээр ном унших бол бодолтой хамаатай байхгүй. Бодуулах гэж бодож байгаа байхгүй. За дараагийн лекц одоо ертөнцийг үзэх үзэл гэсэн лекц байгаа да одоо. Хэцүүдэн дээ. Монгол улс руу л одоо орох бах та. ертөнцийг үзэх үзэл. Амар том сэдв. Яах чар байхгүй. За өнөөдөр нэг иймэрхүү сэдв байлаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Ирсэнд баярлалаа.